Notes podcast. Биний Notes podcast хэлж байна. За юу яцхан? Юу яцхан? Энэ хүү бүрхэг дулаахан өдрийн минь төргий. Саяхан л бит хоёр дугаар дээр яана ямар хүүтэр дулаардаг юм бэ гэж ярьчихсан шүү дээ. Тэсэн чинь өнөөдөр бүр яг шатгаж шүү дээ би лав. Та нар халуусахгүй нуу? Халууссан уу? Би алхаад зузаан хувцалчихжээ. Ийм цамц өмсчихээ. Би ингээл явж байгаа. халууссан ёо. Номи сая Шангрилагийн тэргүүр яг ингээл скутертэй лаг ингээл явсан. Би Дугуй. хөөе гэд би ингээл ингэсэн чинь номи зүгээр Юу хүн амтаа харах. Яаж шилгүүхэн шиг шилтэй явдсан шүү дээ. Сая лав шилгүй авчихсан. Тийм үү? Тийм. Юмсэн би биш юм шүү. Яа. За окей. Цагаараа ярьчлаа. Өнөөдрийн зочноор дуучин хамтлаг Magnolia оролцож байна. Тэр чигээрээ хамтлаг Дүлгөөн. Банд арайч бишэлтэй гэлээ. Яа. Урьдчилсан баярлаа. Яа, бас оруулах гэж. Энд одоо оруулах гэж хизээ хорой гэж баг 2 жилийн өмнө жилүүдээ тий. Тийм. Өвөл баг худлаа өвлж өгөө юу юм болов? Бүр тэр чи баг 10 жилийн өмнө болчихлоо шүү дээ. Юу вэ? Өвлж 10 жилийн өмнө гарч ирсэн юм Тий уу? 16 оны 9 сард гарч ирсэн. Оо займ. Тэгвэл өвөл юм байна. Цайны нотко хийжсэн. Яа. 16 оны 9 сард. Тэгээд баг 10 жилийн айн баярын минь баг шахуу. 9 жилийн айн байна. 9 жилийн баярын мэнд болж байгаа юм биш үү? Архаг хамтлаг болсон биш үү? Дараагийн үе болсон гэлээ. Ахмадууд болцсон. Ахмад болсон. Яа. Аар тоглолтуудаа хийгээд гоё нөө ямар байна? Яа, тоглолт тэгээд гоё шүү дээ. Сүүлд сая харин 2 жил сурчаад тэгээд сая 10 сард төгсч ирчээд. Тэгээд сүүлд ягт чинь баг жил гарan бараг 2 жил тоглохгүй байжгаад тэгээд сая хизээ хэлээ 4 сард факатд 4-5 хоног дараалж тоглолт хийсэн ч гоё хэлээ. Тийм. Тэгээд ер нь бол яг ч одооноос нэг юм тайзан дээр гарч сурж байгаа юм санагдаж байгаа шүү дээ. Тийм тайзны presence ч юм уу те тайзан дээр эвтэйхэн бие авч сураад юу ярихаа жоохон төлөвлөдөг болоод мэддэг болоод тэгээд яаж ингэж одоо crowd control гэж байгаа шүү дээ. Хүмүүсийн ингээд тэр уур амьсгалыг нь яаж зохицуулах уу те яаж мэдрээд ингээд тэрийг нь дээш доошоо ингээд тэр энергийн зохицуулдаг болох уу. Тэр мэрийг жоохон бас сурч байгаа. Тэгээ факат ингээд 4 хоног дараалал хийсэн чинь бас айгүй гоё. Яг гэвэл тэр чинь хүмүүс чи бөө юм болж байгаа л амар том тоглолтын ингэж бөө юм болж төлөвлөчөөд тэгэл нэг өдөр хийчихэл тэгэл заа зэгээл болчихсон шүү дээ. Сая ингээд 4 хоног хийсэн чинь ингээд араас нь ингээд дараалал хийж байгаа юм чинь зөгч төр юу болсон, юу болохгүй байсан, аль нь юу ажилласан, юу ажиллахгүй тийм ингээд жоохон өдөр болго ингээд жоохон ингээд adjust хийгээ авсан болохоорс айгу зүгээрсэн. Айгу practice болсон. Чамд ингээд арай fat cat руу жижигхэн цөөхөн ордог space нэрэ тухтайдаг бах тий. Тийм бас сая сүүл тоглосон чинь бас тэгж утсан. Би өмнө бол тоглож байсан л гэхдээ яг ялангуяа сая тоглосон чинь яг бүр цөөхөлдөө жижигхэн орчинд байх юм бол илүү ойрхон тийм интимэт байгаа шүү дээ. Тэгэл өмнө бол тийм том зааланд тоглолт хийгэж боддог байсан ч юм бол одоо бол бүр эсрэгээр нь айлуулах жижигхэн газар ингээд 7 хоног хийчихвэл амар юм байл гэж бодсон. Сая тэгээд Royal Heart X дээр бас тоглосон шүү дээ. Тийм Royal Heart X тоглолт байсан. Тэгээд тэрэн дээр би сочноор ороод түрүүжил бас тэр тоглолтоо ихэд бас намайг орох уу гэсэн чинь би байхгүй байж тараа. Тэгээд энэ жил өөрчлөлт хийж авч чадаад Royal Heart X man бас одоо яг сүүлийн үед нэлээд сайн гарч ирж байгаа хамтлагуудын нэг гэж бодоод байгаа шүү дээ. Тийм Royal Heart X чинь сая 2 жилийн өмнө юугаа альбом гаргаад тэр чинь бол 2 жил дараалал цам гаргалсан. Тэгэхээр яг өөр бүтээлтэй байгаа. Тэгтээ бас ингээд бүх юм тийм дуунууд нь бүгд ингээд гарахаас өмнө бас тэр нэлээ ажилласан байсан л та. Бараг 2 жил ингээд дуунууд дээр ажиллаад ингээд бүх юм ингээд бэлэн болгоод тэгээд л бүх юм бэлэн босны дараа ингээд тоглолт хийгээд бүх дуунуудаа гаргаад тэгэж явж байгаа болохоор бас гівэнд гарч ирсэн юм санагддаг гэсэн. Хамс нэлээд ажил болсон бас. Гоё хамтлаг шүү. Надад бол бас амар таалагддаг шүү. Айгу гоё аялгаутай. Тэгээд манай дууч охин маань хэм блэ? Яны хинэрл маа. Тийм амар гоё дуулдаг.
Дуунууд number personal. Тийм өөрийнхөө өгнүүдээ бас өөрөө бичдэг гэсэн байна тий. Тийм. Хоёр таних уу? Танихгүй. Дуунуудыг танина. Яа амар хүмүүс амар мэддэм билээ. Тэгээд бүх дууг нь дагаж дуулаад тэгэл тэр чинь амар олон хүүхдээ бараг л өглөөд байгаа шүү дээ. Мянган ингээд зэрэг ингээд бүгдийг өглөөд явчих юм чинь амар. Харин тийм амар их хөхтэй те. Яа. Караокед байлээ. 6 гүрчгийн 6 ч юм уу. Гэдэг чинь энэ бол маст хүрсэн байна л гэсэн. Хүмүүс караокед ороод дуулж байна гэдэг чинь үнэхээр popular болсон. Тийм түрүү жил яг түрүү зуны бүр Song of the Summer болсон шүү дээ. Нэг үтсэн чинь одоо бараг сая 20 сая хүн өссөн байна. Вау. Тэгэл ер нь Song of the Summer чинь тийм pop дуу ч юм уу hip hop дуу болдог шүү дээ. Тэгээ сая бол юм тийм гоё rock дуу болоод гоё санагдсан. Альтернатив. Rock дуу болоод. Чиний дуунуудаас караокед байдгүй чи шалгаж байсан уу? Дуусах байгаа дандаа караоке ярдэ. Гоё штэ. Шалгаж ирсэн үү? За зөвхөн нийлээдэн жилийн өмнө орж яхад юу байсан? Өөрийнхөө хайцтай гээд харин тийм би зөвхөн өөрийгөө хайнаа. Байхгүй бол би гарлаа гэдэг. Юунд нөгөө одбаг гээд орчихсон доо байсан. Өөр хүмүүс байх шиг байсан. Энэ мард хэлсэн баха. Тийм. Миний дооноос нэг караоке энэ төр захгүй хөө. Тэг дуулахж явах хэцүү байх л та. Юу. Нөгөө Someday амар гоё штэ. Бүр анх гарч ирсэн тийм. Тэр өстэй амар би тэр зунд амар штэ. За тэгвэл энэ дугаарынхаа төгсгөлд явуулцгаая. Яа тэр дучаа бүр хамгийн анхны гарч ирсэн доо 15 онд гарч ирсэн. 15 оны 9 сард гарч ирсэн. Тэг яага 9 сар гэдэг би санаад байна вэ гэвэл тэрийг чинь хүмүүс манай ихнэр дуулсан шүү дээ. Их чинь дуулдаг. Ганцаараа дуулдаг. Тэгээд манай ихнэр бас сургууль явах гэдсэн. Тэгээд явхаас өмнө газ энийг амжуулаад хойлоо гаргачихъя гэд тэгээд яг 9 сард хийжсэн байхгүй. Тэгээд айгаа амархан хийжсэн. Эхнэр нь ингээд танаа хамтлагт байдгүй. Магнолин гэдэг хамтлагтаа байдгүй л эсвэл тустай юу? Хаяа зарим тоглолтын дээр ирж дуулдаг. Ер нь бол яг тийм дуунууд дээр дуулдаг те. Гэтэ бүх тоглолтын дээр ирж дуулдаг л те зүгээр л. Одоо playtime дээр дуулна. Том тоглолтууд дээр бол дуулцдаг. Тэгэл бус үед бол тэгэл яах лайлаа гэдэг шүү дээ. Та ч хүүхдтэй болчлоо. Тийм сая хүүхдтэй болоод одоо 3 таа. Манай хүүхд 3 хүрсэн сая. Манай хүүхд бит хоёр чинь birthday twins ахгүй баг. 6 сарын 20 би 24 сарын 27. Манай хүү 4 сарын 26 ингээд. Тэр бараг л birthday twins. Нэг өдөр төрсөн өдрөө тэмдэглээд. Нэг бодлоо. Ер нь л одоо аюу амруулсан. Тэгэхгүй бол хүн чинь бас төрсөн өдрөө тэмдэглэн гэдэг чинь бас жоохон ингээд жоохон pressure ирсэн шүү дээ. За энэ жил юу мэдгүй зарим хүмүүс төрсөн өдрөө тэмдэглэл байдаг баг. Одоо хүмүүс төрсөн өдрөөр бүр ингээд комедиан чавцсархын, дуучин чавцсархын. Тийм амарлаг хийдэг болсон юм л ч хүмүүс. Харин тийм хүмүүс нэг амарлаг хийдэг. Тэгэл тэр чинь бас мэдгүй би л тэгж хийхээсээ жоохон санаа зовоосч юм уу жоохон ингээд төвшөөгд байдаг байхгүй. Одоо ингээд хүүтэйгээ цог тэмдэглэж чараагаа амар. Чи өөрөө 4 сарын 27 гэсэн үү? Тийм. Хүн 26. 4 сарын 26 юм. 4 сарын 26 27 чинь ямар орд илээ? Хоньны юу? Үгүй. Хоньны дараа өхөр. Өхөр. Хоёлаа өхөр юм шүү дээ. Тийм. Тэр хоёлаа өхөр. Би бол хонь жилдээ өхрөө орд. Бөө мал болсон. Зүгээр л мал гэсэн. Тэгээд тавш мал өөр. Тэгэл тийм манай хүү бол тэгээ барж илтэй. Тэгэл ихтэй хоёлаа өхрийн ард. Басан чинь тэгээ ямар байна? Гоё шүү дээ. Надад бол би л айгу бэлтгэлтэйсэн. Тэгэл айгу надад л айгу гоё ягаа. Тэгээ цаг нь болцсон юм шиг. Тэгэл сая бол яг намайг хүүтэй болоо маргааш нь 31 хүрсэн тий. Тэгэл тэр бол ингээд юмгаа ямар ч дуу муугаа гаргаад ингээд одоо дараа нь яах вүлээгээ бодож исэн. Тэгэл яг хүүтэй болоо тэгэл манай хүү төрөл 3 сартай байхад нь би сургууль яваад гисэн. Тэгээд хамт яваагүй гэсэн үг үү? Эхний семестр би ганцаараа хийчихэд эхний семестр би ганцаараа ялаад байж хагаад тэгээд тэнд очиод нэг байр сав бүхмээ бэлтжиж тохинулчаад тэгээд 10 сарын амралтаар ингээд өвлийн амралтаар тэрээд араас ирээд тэгээд өвлийн амралтаараа бас тэрээд ирээд цагийн зөрөө мөрөн гараад жоохон хөвч чинь бас цагийн зөрөө гарах гэж боо юм болно шүү дээ. Тэгэл 12 сард ирээд тэгэл тэрнээс хойш ялаад цугаас. Америк хөвгтөлсөн шүү дээ. Ямар мэргэжлэр сурсан? Би кино зохиол гэдэг. Киноны зохиол screenwriting гэдэг мэргэжлэр сурсан. Яа. Бас тийм үү. Холливуудад Холливуудад очиж бас мэдэрсээ үзсэн. Алтар санагдаж байна. Ямар санагдаж? Амар алтар шүү дээ.
Чи очижсэн үү те? Чи очисон болоо тэгж хэлж байгаа юм те. Хүмүүс бол амар ингээд гоё тансаг Beverly Hills-ээр төсөөлдөг. Йоо би тэг төсөөлдөг шүү. Холливуд гэж төсөөлдөг. Гоё хэсгэрээ бол гоё. Гэхдээ ерөөхдөө жоохон юм бомж нөгөө нэг юу орон гэр хүмүүс жоохон ихтэй те. Чи хийж очижсэн юм. Би чинь гэхдээ одоо очиход чинь 17 8 он байсан болов. Тэрнээс хойш очоогүй шүү дээ. Тэр үед л надад жоохон тгий санагдчихсэн. Тэгээ сая очиход ч яг хിവэрээ л. Яг хിവэрээ тэгэл очиад годамжаар ингээл алхахад бол ингээд баахан ч ингэтэй ингээд айгу хог тарцсан тэгэл алид бид хүмүүс ч бас айгу их нохотоо тэгэл энд бас бахан нохооны бааш ясалсан тэгэл тийм бас айгу их тийм гэр оронгоо homelessness асуудал айгу ихтэй тэгэл сая бас ингээд одоо л ялээд ингээд айгу протест болж штэ одоо мэдээ харахад бол тэгээ сая 12 сард ингээд шатсан гэл бон гал төмөр гараад тийм гэтээ алид ингээд анх очиод яг зуучлалаа ч юм уу те зүгээр турист байдлаар очиод ингээд зочиж үзэх юм бол нэг гой санагдахгүй яг үндэ гэтээ ингээд амьдрал ахаар ингээд тасчсан юм байлээ тийм ялч тасчсан юм байлээ алид ч бас яг Калифорни шиг бас өөр айгу гой мууж юм гэлээ 30 минут очиад гоё далайн ирэг дээр очиж чинь тэгээд нэг 2 цаг яваад шууд ингээд цастаа уул гараад ирнэ. Тийм. Тэгээд Big Bear гээд цастаа уул гараад ирнэ хүмүүс цанаар уулгадаг. Тэгэл жоохон явал цөл гараад ирнэ. Joshua Tree энэ гараад ирнэ. Тэгэл хойшоогоо явал Аямотто ер нь бол байгаль айгуу гоё. Тэгэл тэнд ингээд айгуу таатай юм байлээ. Тэгээд алей бас жоохон айгуу налгаар санагцсан. Тэгээд сүүл рүү жоохон уйдаад за 2 жил сургуулаа сурчаа тэгээд дуусгасныхаа дараа нэг OPT гэдэг юм хийж болдог нэг жил тэндээ байгаад дадлага маяг гэсэн үг үү? Тийм дадлага маягаар ажиллаад тэгээд үлдэж болох байсан. Тэгээд жил байх уу яах уу гэж бодож ирсэн. Тэгээд сая манай хичээлэл яг нэг 5 сарын үед дуусаад тэгээд 100 ингээд члөөтэйсэн байхгүй юу? Тэгэл ихтэй айгу уйтгалтай санагцсан. Уул айгу гой таатаж гисэн. Тэгэл гой бийж ороод тэгэл өглөө босоод тийм хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно. Тэгэхээр чинь их хүмүүс юм шийдгүн байж тээ. Тэгээд тийм сонголт байхад доо. Тийм тэгэл яхан сандалаа өмсөөл ганц Trader Joe's ороод тэгэл нэг хувц өмсч бараг шаардлага байхгүй тэгэл айгуу тийм налгар тэгэл нэг үе нэг жоохон йога хийчихэл тэгэл жоохон бие сунгачаал тэгэл байж идэг. Йоо ямар эле лайфстайл вэ? Айгуу эле лайфстайл. Уусаа тэгээд нэг үйлрэлтэй шүү дээ. Ганцхан л үйлрэл байгаа шүү дээ. Бараг нэг амар хүйтэн болохгүй. Тэг ганцхан үйлрэлтэй газар байхаар угаасаа ингээд жоохон налгар болчтой шүү дээ. Бид нар чинь ингээл 4 үйлрэлийн дунд ингээл намардаа бэлдээл өвөлдөө бэлдээл тий. Тийм ч бол тийм байхгүй болохоор ингээд айгуу юм. Тийм. Тийм тэгээд чинь бол уул нь бол ингээд том хот ч ихсэн айгуу тархацсан. Тэгээ бүр ингээд нэг газар ингээд төвлөрсөн юм бол байхгүй. Тэгэл хаашаач заавал машинтай байх хэрэгтэй. Тэгэл хаашаач очих гэсэн тэгэл нэг машиндаа баг 20-30 минут явж ийж хамгийн багадаа 20-30 минут явж ийж очдөг. Тэгэл айгуу тархацсан болохоор бас нэг хотод байгаад ч байгаа юм шиг эсвэл нэг suburb-д байгаа юм шиг тийм нэг тиймэрхүү мэдрэмжтэй. Тийм. Тэгэл алей бол гоё л да би нэг алей гэлэг муулж байгаа хэрэг бол биш. Гэтэ миний хувьд бол жоохон хийцгүүрээд тэгээ жоохон утгатай санагцсан. Тэгээ амьдралын уурсгал нь айгуу удаан. Тэгэл Монголд ирчих Улаанбаатарт ирчихээ чи ингээл бүх юм ингээл айгуу хурдан урчээд штэ тий. Айгуу хинэрэгтэй. Тэгэл монголчин бас нэг юм хийгээд айгуу гоё амар. Тэгэл нэг орой гоё санаа орж ирсэн бол маргаашнаас нь шууд хийгээд эхэлж болдог тий. Тэгэл Америкчин бол маш том газар. Тэгэл өрсөлдөөнтэй тэгэл зүгээр л нэг за маргааш босоод гоё кино хийгээд бодох юм бол тэрийг нь яг зүгээр хийж болно л да тий. Гэтэ мэдээж бас айгүй их процесстэй явдаг тий. Тэр нь бол тэгээд бас Монголд ирмээ санагдаад. Тэгээд ирсэн бас болсон юм уу? Good, glad to have you back. Яа, Америкт авсан бол сайдахгүй юу? Тий, тэгээд яг эндээс ингээд гоё хамт олон байна тий. Тэгээд энэ community байна. Найз нөхөд тийм боломжтой байна. Тийм нэрээ тэгэл тэнд яах юм бол бас л бүх юмаа тгээс эхэлж байгаа. Тэгэл дээрээс нь би Монгол хүн танихгүй учраас бас өөр шүү дээ. Энд бас жоохон таниад байгаа учраас. Тийм тэгээд яг амар тийм famous гэсэн илүү зүгээр ингээд танилын хүрээ байгаа. Тэгээд ядаж юм хийн гэхэд бол ингээд аль дизайны ингээд олон жил хамтараад ажилласан хүмүүс бол байгаа. Тэгээд
юу хчлээ. Харин тийм би яг таслаа хийчлээ sorry. Яагүй наа зөвхөн тэгэл яг би өөрөө сугаасаа Монгол юм чинь Монгол кино Монгол дуу хийгэнд илүү үнэн туссан шүү дээ. Тэгээд ямар алээд очичаад Монголын тухай кино хийгээд байх нь бас юу тийм тахад чинь ингээд юу яжсэн нөө inspiration орж ирж гоё дуу муу зохиожсэн нөө тийм ямар ч сан бол Монголоо санаж Орноо санаж дуу зохиосноо. Тэхийн тэгж магадгүй юм те нэрэ гэхдээ 2 жил болохоор бас зохиолын дуу дээр болсон тий. Нүгэлээ. Харангийн нэг дуу байдаг штэ. Монгол эмэгтэйчүүд. Тий. Сайн нэг бүсгүй гэдэг дуугаар. Одоо харан ингээд дуугаараа кино хийлээ тий. Тэгэхээр тэр амар хурд sorry тий. Хурд ингээд дуугаараа кино хийлээ. Тэгэхээр тэр амар хит болцсон. Тэгэхээр одоо өөр хит дуунуудаараа кино хийгээд явах хэрэгтэй тий. Тэгэхээр бүр ингээд бүр хурдын cinematic universe болоод би тэгж л зүйлээд байгаа шүү дээ. Одоо дараагийн төлөвлөгөөнд бараг тийм юм орсон байгаа юм. Тийм бүр кино гарсан юм уу? Яна мэдээгүй шүү. Бүсгүй гэдэг кинонд гарсан шүү. Яг бүр нэг дуун дээр нь зэтгүүлсэн. Тийм дуугаар нь зохиол кино зохиол гоё гэсэн. Тийм. Тэр чинь нөгөө хин Билүүний Хироши юу яасан гэдэг чийсэн шүү дээ. Зургийн найруулгыг хийсэн гэсэн. Тэгээд айгүй үзэхэд айгүй таатай гоё кино гэсэн. Nice. Тэгээд даанч би үзэж амжаагүй. Видео санд орох юм бол үзье гэж бодож байгаа. Тийм. Айгүй тийм cinematic айгүй гоё тааламжтай гоё кино болсон байна гэдэг чийсэн. Зохиол мохолноос. Дуулах нэ. Яа. Тэрээс айгүй зүг хийсэн байна тий. Яг л хүмүүс л дууг нь бол бүгдээр мэднэ. Яа. Одоо харанга тийм кино хийх юм шүү. Хурд хийсэн чи. Харин тий одоо бүгдээр л зүгээр л ингээд санаа хайгаад тий. Тэгэхээр шууд дуу IP болоо явчихдаг. Яа. Тэгээд тэнд ахт нэг inspiration-ы тухай ярьжсэн шүү дээ. Гоё inspiration орж гоё юм хийсэн үү? Хитэн дуу бол бичсэн. Ямарсан ихлүүлсэн. Тэгэл тэр хитэн дуунууд бол цомогт орох байх гэж орно. Дуу ер нь яаж бүтдээ? Ер нь яг яаж болох уу санаагаа? Эсвэл гэл зүгээр байж байгаа л нэг гоё санаа орж ирэнгүүт тэрнийгээ жоохон ингээл хөгжүүлчихдэг үү? Тийм шүү дээ. Зүгээр сууж байгаа л гівгэнт ингээл чидэ асаал ингээл тийм дуу болох хэрэгтэй юм байна гэж тэгж орж эсвэл ингээл зүүдэнд орж ирдэг ч юм уу те амар Paul McCartney чинь ингээл юуг Yesterday энтрийг бол зүүднээ сонсоол тэгэл бичсэн. Ийм дуу байдаг да гэл энэ дуу сонсч ирсэн үү гэл би ингээд зүүдэндээ сонссон ингээл гэсэн чинь яг байдаг дуудаа гэл гэсэн чинь үгүй наа чи мэдэхгүй дуу байна гэд тийм дүүхэн төр байдаг. Гэтэ тэр бол яг үндэ айгу надлаа ярьсан байж магадгүй. Тийм байсан бол амар л үнтэй зүгээр унтаад босоод ирсэн чинь зүгээр нойр literally ингээд зүүдэндээ бичиж идэх те. Тийм байсан бол сайхан л байна. Гэтэ тэгэл ямар ч сан гитараа бариад суух хэрэгтэй, төгөлдрөөрийнхээ ард суух хэрэгтэй. Суухгүй л юуж гарахгүй. Тэгэхээр тэрийг нэг биеийн таймер хийж байгаа юм шиг те. Тэрийг заавал хийх хэрэгтэй. Тэгэл би бол юутай зөвлөлтөө гэхээр одоо нэг зүгээр нэг жоохон тийм алт олборлж байгаа юм шиг те. Ингээл шороо ухаалах хэрэгтэй. Тэгэл тэр чинь бас өөрөө ингээд ухаж байгаанаас өөрөө тийм ажил болчихж байгаа штэ. Тэгэл ихэнх гаргасан юм нь бол зүгээр л шороо хөрс юуж тэндээс бол нэг яагаад аваад байх юм байхгүй. Гэтэ ингээд нэг жоохон юу харагддаг. Тийм алт мөнгө үнд зүйлс харагдаад тэгэл тэр нь гол нь ингээд чихтэй байх хэрэгтэй те тэрийг ингээд сонсоод авчдаг. Тэгэл зүгээр гитараа барьж аваад нэг 20 минут тоглоо гэж бодоход тэрийг нэг аян олоод ингээд эн чинь ингээд ургуулад цаашаа бодох тэр чадвар байх хэрэгтэй. Гэтэ тэрийг гоё олоод бариад авах тэр чадвар байх хэрэгтэй. Чихэн байх хэрэгтэй. Тэгэл дуу бичдэггүй хүн бол ингээд 20 минут тоглолцол заа гэж хайчих болно тий. Дуу зохиодог хүн бол яг тэр дурандаасаа нэг 2 3 дуу санаа гаргаж ирээд тэрийг ингээд бүх шороог ингээд холдуулж хахад за яг л энэ ах шиг байна гэл. Тэгэл тэрийг ингээд хөгжүүлээл айгу олон юм нэмэл. Тэгэл айгу удаан процесс. Гитар хийzээ тоглож сурсан бэ? Гитарыг би 12 минутад бол анх тоглож үзсэн. Зүгээр хин зааж өгсөн бэ? Өөрөө сургуультанд явчихсан уу? Гэрийнхнаас нь заасан уу? Гэхдээ манай гэрт бол нэг хөгжим тоглолт хүн байдаг маа. Би анх бейс тоглож сурыг гээд. Тийм, бейс бас тоглож сурыг гээд. Хамгийн ажилгна уу? Жон тэгж харагдсан юм аа амар ажилтсан юм шүү. Тийм, мастер олддгүй шүү дээ гэлээ. Тэгээд яагаад бейс гитар тоглож сурыг гэж утсан юм бол яа би мэдчихээн. Хүн болон гитар тоглоод байсан байхгүй. Тэгэл хүмүүсээс ондоо болчихсон. Тэгээд айгу ядаргаат ингээд хүн болгонтой ижлэхэн байхыг хүсдэг мөртлөө бас хүмүүстэй ингээд уус хүслээдэг тий. Гэтэ anyway тэгэл хүн болгон гитар тоглож чаддсан юм чинь би бас бейс тоглож сурдаг. Тэгээд бейс тоглоод би бейс тоглож сурыг л аавч ирд хэлэхэд
чи зүгээр гитар тоглолоо зурчихоо гэх юм бол ер нь бейс нь амархан болчихно гэдэг. Тэгээд надад нэг банзан гитар авч өгч ийсэн. Тэгээд тухайд манай ээжтэй хамт ажилладаг гэсэн хүн гитар тоглодог. Нөгөө Leighton Craft гэдэг нь шүү дээ. Бүр дээр үед нөгөө юу гэнтэр Universe Best Song гэдэг байсан шүү дээ. UBS дээр гардаг байсан. Тэгээ яг цэлмүү тэргээр ороод гарч ирж ирсэн байна. Бараг анхныхаа дугаараар гэдэг тийм. Ихний ялагч нь лөө. Тийм, ихний ялагч нь байсан баха. Тэгээд Universe Best Song дээр чинь бас Leighton нэг шүүгч хийжсэн байхгүй. Америк хүн хөгжмөд амар дуртай. Гэтээс амарлаг монголоор ярьдаг. Аз хүн байдаг байлуу. Энэ Indonesian чөлөө, Malaysian чөлөө, чинь Raisi чөлөө, Жаруул чөлөө. Жаруул. Raisi чөлөө. Рахида. Биш. Тэр чинь тас нэр нь орж ирсэн. Тэр хүн айгүй удаа Монголд байсан тийм бас. Тэгээ айгүй их юм продюсер ч Рагу. Тийм. Раш гэж. Тэрнээс гадна бас гадаач өгчээсэн. Гадаад өгчээсэн. Тийм. Тэрнээс гадна бас Leighton ах байсан байхгүй. Болсноо. Leighton Craft байсан. Тэгээд Leighton бол Азийн санд ажилладаг байсан. Тэгээ манай ээж ч гэсэн тухайд Азийн санд ажиллаж байсан. Тэгээд манай хүү гитар сурмаар байна гэд. Тэгээд хэрэг заагаад өгөөч гэд. Тэгээд нэг хагас центр Leighton ирээд за ийм юунууд байдаг шүү гэл барилтууд байдаг шүү гэл 5 барил зааж өгчөл эднүсийг зураараа гэл. Тэгээд дараа чинь 7 хоногийн дараа дараагийн хагас центр нэрэл зөвлөснүүд нь бол энэ байх шүү гэл. Тэгэл хаж ирээгүй шүү дээ. 2 удаа л ирсэн юм байна те. Тийм. Гэтэ тэр амар чухал байсан уу? Ер нь амар лаг хүнээр залгсан юм шүү басаа тийм. Тэгээд надад л айгу тийм их юм сурсан тэрнээс л ямарсан 2 удаа юу авсан ч гэсэн хичээл суусан ч гэсэн. Тэгээд бас сая хурд иржсэн одоо хурдын Автган баяр ах ба шүү дээ. Хурдын Автган баяр ах гэсэн хичээл заадаг. Тэгээд хурдын Автган баяр ах юм бас хичээлд нэг 2-3 удаа сууж исэн. Тэгэхэд бас ингээд скейлүүд сурч исэн. Тиймэрхүү юм байна. Тэгээ бусдаар бол дандаа тэгэл өөрөө ингэж оролцоор галзарцсан да. Гитар ер нь тийм шүү. Тэгээ ер нь өөрөө тэгэл оролдвол нэг чухал хэдийн юм заалгах юм бол ер нь цааш өөрөө оролдоод ай маяа зөхиогоод ингэ авчихна шүү дээ. Тийм гол нь өөрөө л оролдоод байх хэрэгтэй. Өөрөө л хин ч одоо өмнөөс чинь сурч өгөхгүй шүү дээ. Одоо түлээд түлээд сурах гэж бодож болно. Би сурах гэж бодож байгаа. Би бол төлдөр уурч чаддаг байхгүй юу. Гэтэ гитар бас ингээд нэг хэсэг нэг хүүхдүүдний хамтлаг болно гэж нэг тэгдэг байсан шүү дээ 2000 хэд онд. Тэр үед яг гитар тоглочихсан байхгүй юу. Тэгээ одоо мартчихсан. Чи хамтлагтай байсан нэг тэнийг бэлтгэлийн хитүү хөхтөөс тэгэл хамтлаг олон playtime-д орно тэгж явдаг байсан. Тэгээд тэг болсон. Айгуу олон хамтлагуудыг зөвхөн баг playtime-д орох гэж хамтлаг болж исэн баг тий. Яа, ямар ч нэг Mechanic Enter бол анх баг playtime-д орох гэж хамтлаг болж исэн ч үлээ тиймэрхүү юм. Mechanic-ийн чинь нөгөө бүгдээрээ нэгийг төгссөн. Тэг нэгийн урлагийн үзлэгт айгүй их ордог байсныг ямарсан санд шүү дээ. Тэгтээ яг надад зөндөө алхахал та. Тэгээд урлагийн үзлэгт ороод зөвл бүр тэр үеэс нь үздэг мэт. Тийм би тэр үеэс нэгийн ах нар чээс нэг авч ирсэн үү? Тийм. 6 доор байна уу та. Тэгэл хастай хамтлаг мохон. Тэгээд тэр үеэс л Mechanic гэдэг нэртэй байсан санагдаад байна. Тийм Mechanic тэр үеэс Mechanic байсан. Тэгээд тэр үедээ л хамтлаг болоод урлагийн үзлэглээ хөрхөө өгтөд тэгэл тоглолдог байсан. Тэг би Бадсэрд амар крашлдаг байсан юм аа. Тэгээд яг одоо баг байхгүй л хамтлагтай байдсан болоо мэдээ. Тий Бадсэр хамтлагсан баха. Тий өмнө гараад тэгээд одоо оронд нь багийн орцсон баг шүү дээ. Businessman now. Сүүл нэг reaction видеог үзсэн үү? Чин дуунахын reaction видео дээр тэн дээр бол Бадсэр орцсон байл шүү дээ. Тэгээс тэрийг тэнд нь орох гэж очсон чи Бадсэр байжсэн. Яа. Бадсэр сонсож байгаа бол Номи крашлдаг байсан байх шүү. Тий. Одоо манай ангийн охинтой суудсан. Окей. Асуу саний шүү харваа гэдэг. Бас нэг болох байсан. Нэг чидэл суудсан юм биш тий бас. Тий манай ангийн. Чи байж болохсон байх. Тий нэр нь бүр намун. Тэгж би заавч барлаа. Бас ойрхон байгаас тий би жоохон төрцөн байгаа. Тийм. Ганц хоёр төсгийн ондоо байсан. Түгэлсэн юм л тийм. Чи хэлээд байхдаа гоё Холливуудын адуудтай таарлаж байсан уу? Яг бүр таарлаж байгаагүй. Гэтэ манай сургууль дээр бол тийм манай сургууль дээр бол нэлээд хэдэн алдартай хүмүүс л ирж исэн. Яг ингээд юм уу хичээл заах гэж тэгээд зочноор ирж исэн. Хин байсан. Тэгээд илүү голцоо нэг тийм кино найруулагч талаасаа. Тэгэхээр найруулагчтай бол кино ертөнцийн алдартай гэхээс тийм яг ерөнхий арт түмэнд мэдгүй л дээ. Гэтэ
сүүлд л Wim Wenders иржсэн. Wim Wenders ч нэг Perfect Days гэдэг кино хийсэн. Wim Wenders иржсэн. Нөгөө Past Lives гэдэг кино хийсэн. Celine Song иржсэн. Наач юм бол Past Lives. Celine Song иржсэн. Тэгээд Anatomy of a Fall гэдэг нэг Франц кино. За. Cannes Palme d'Or аваад тэгээд дараа нь Оскар нэтер авчихсан. Тэр киногоос манай сургууль дээр төлөвлөсөн байхгүй. Бараг Америк нээлттэй хийхээс өмнө. Тэгэхэд Роберт Паттинсон ирсэн байчихсан. Гэтэ Роберт Паттинсон бол эрчин шүгэ зарлаагүй л дээ. Зүгээр л цэмэрхэн ороод тэгэд ингээ харсан чинь Роб Паттинсон сууж идэв. Тэгээд ойрхон уу. Тэгээд манай зал чинь нэг том биш. Тэгэл гэтэ би өөрөө хараагүй л дээ. Нилээ ард. Тэгэл манай нэг ангийн зураглагч энэ төр Роб Паттинсон ирсэн байж тэгээд. Тэгэл гэтэ киноныг дуусаал ч шууд явцсан байлээ. Тэгэл Rob Pattinson ирсэн байх юм бол тэр аварчин бөө юм болоо шүү дээ. Тэгэл ингээ байжсэн чинь зүгээр л кафе дээр ингээ байжсэн чинь танаа тань чи хаана идэг үлээ гэл ингээл харсан нэг танил царай тийшээ идэг гэл зааж өгчөөл тэгэл хин бэлээ гэдэг чинь нэг Succession гэдэг юу гарсан шүү дээ. Тийм HBO Succession дээр тоглож ирсэн нэг жүжигчин бай тээ. Тэрэн дээр нөгөө ах дүүс нөгөө бүр том ах нь байдаг шүү дээ. Өөр ээжтэй. Тийм. Тэрнийх нь ихнэр нэ. Ихнэр нь тий санаж байна. Номыг үзчихсэн мэ үзчихаагүй. Би бүр амар дуртай шүү. Тэгтээ хайцсан л та дундаас нь харъя. Дундаас нь хайцсан юм уу? Хайцсан. Яагаад хайчихгүй чи дуусаач. Хүлээж мүлээдгүй ба. Тэгэл дараа жил нь season гэл өнгөө тэгэл амьдрал болоод тэгэл. Одоо бол дууссан. Одоо дууссан тий. Одоо бол бүр дууссан тий. Тэгтээ амар сайн юу шүү. Тийм тухайн үед л яг намайг сурж явах үеэр Succession чинь гарч ирсэн. Тэгэл хэн болгон Succession гарсны энэ үү? А чин дүүн. Биш ээ. Энэ юм уу? Хаана? Дэлэн доогоор байгаа бол Вилла гэдэг наа чинь. Тийм. Энэс нь өөр кинонууд тоглоод идэг шүү дээ ямар ч. Наа чинь гэдэг. Тийм. Наа чинь явж ирсэн. Шин блэгээ бодоод байсан чинь наа чинь юм байна шүү дээ. Succession тоглолдог гэдэг шүү дээ. Тэгтээ яг тулаад ирэхээр тэгэл хүн яах чих хэвтэй юм те. And заримдаа хүмүүс чинь ингээ кафе мэфэд нэрэл хоол моол идээ сууж байхад амар томоодууд ингээл бас хоол моол идээ сууж идэг байждаг гэтэл тийм сторинууд байдیں۔ Чи тэгвэл бүр томоод бол хараагүй юм байна. Бараг л Роберт Паттинсыг харах шахсан байна. Нэг өрөө цоосон байна. Conan O'Brien-ыг харчихсан. Conan O'Brien шарвстэй нэг late night show хийдэг. Сая Oscar-ыг хост хийдэг. Тийм. Conan O'Brien. Ялээд тахтай юу? Тийм. Зүгээр ингээд нэг моол орчоод нэг моолоос ингээд гараа явчихсан чинь амар өндөр заяа. Амар өндөр юм билэ. Ингээд нэг амар танил царай бүр ингээд тэр үед нэг яг нэрийг санахгүй энэ нөгөө нэг late night show гэдэлтэй шүү дээ хин блэ гэж бүр баахан бодож сандаг. Тэгснэ дараа нь хайж ажилласан. Сая энэ өнгөрсөн гэж хүмүүс зарлаад бүр манай нэг тоохгүй байгаадсан. Би тэнд бүр ингэж Вау чи тэл Conn-ыг харсан юм шиг. Conn бүр амар өндөр юм байсан. Тийм. Өндөр юм байсан. Conn ч угаасаа өндрөөр алдартай шүү дээ. Өндрөөр алдартай мөн. Тийм бүр 2 м энэ лүү дээ. Тийм ингээл амар өндөр тийм orange ginger тий. Conan O'Brien ч одоо буцаад яагаад байгаа юм шиг сэргээд байгаа юм биш үү? Сэргээд байгаа юу? Тийм. Сая нэг юу байгаад нэг хэсэг байхгүй байжгаад тэгээ өөрийнх нь подкаст нэг популяр болоод тэгээ сая Oscar host хийгээд тэгээ өөрийн travel show-тай болоод тэгээ сайхан нөгөө Mark Twain Prize нэр аваад л байсан. Тэгээ нэг Hot Ones-аар орсон шүү дээ. Аа тийм. Нэг Hot Ones-аар ороод тэр нь амар viral болоод тэгээ тэрнээс болоод буцаад Conan O'Brien нэг revival болоод тах шүү. Hot Ones ямар лагийн. Hot Ones хүмүүс яадаг болов? Би орё гэж ордог болов. Одоо бараг дэгдэг болсон байна. Тийм. Тэр чинь бол бөөн тийм юу болсон баха. Амар том тийм маркетинг, PR юм ажилтдаг баг тийм. Тэгэл нөгөө одоо Conan O'Brien шиг хүмүүс чинь бол өөрөө залгал мань орчидхүү гэл дэгдэг л ах. Тэгэл тэр чинь нөгөө publicist agent тэр намжуулаад тэгэл боо юм л бол. Тийм тэгж яг тэгж захиалга өгч ордог болсон баг тийм. Аах бол тийм байгаагүй шүү дээ. Тэгээд нэг хөрхөн жижигэн дэжиг YouTuber мөвдөбрүүд л ордог байсан шүү. Тэгсэн чи одоо бүр дандаа Hollywood-ийн амирууд ордог болсон. Яа. Гэтэ Hot Ones-ийн концепт нь бол айгуу гоё байгаа зү. Уус ингээл хүн ингээл халуун мэдээд ихлээрээ сандраал ингээл жоохон зовоод эхлэн шүү дээ. Тэрийг нь үзэх гоё. Гэтэ Hot Ones-ийн цаанаага агуулга нь бол айгуу сайн. Нэг ярьслах хийж байгаа тэр ярьслага авч байгаа хин блэ Шон хин блэ. Шон тийм.
тэр бол амар сайн ярьцлага авдаг. Тэгдэг. Тэгээд бас ингээд үзүү штэ тий. Ингээд одоо тэр хүнийг үнэхээр л одоо Billie Eilish фэн ах юм бол тэр нь зүгээр л юм хөөсөрсөн юм яриад өнгөрчихгүй ингээд яг бүр ингээд гой юм яриад тий айгуу сайн интервью гэдэг тий. Тэгэхээр тэр нь бас ингээд яг цаад агуулгын хавьд бол айгуу сайн байдаг. Тэр орж байгаа хүмүүс нь чиний яаж мэдсэн гэж айгүй их яадаг тий. Айгүй сайн research хийдэг. Харин тийм бүр амар research хийдэг тий. Яа. Ерөөсөө багтаал багт тий. Харин тий. Тэгэл ингээд 7 хоног болгон хөтлж байгаа залуу байна. Баян нөгөө халуун ногоотой дахиад одоо иддэг нь өөрт нь бас аюул. Тэрний хэд цатаад бол одоо амар. Харин яадаг үл тий. Яа миний ажил ингээд дандаа халуун ногоотой дахиад гэх юм. Аа. Тэсүүлдээ халуун ногооныхаа бизнесийг бас хийд юм билээ шүү дээ. Тий. Hot Ones гэдэг өөрсдийн юм уу гаргадаг. Харин тий. Өөрсдийн соус энэ төр гаргадаг. Тэгэл Roxy чинь айгу Hot Ones-ийн фэн байхгүй юу? Би тэр Roxy-д нэг удаа Hot Ones-ийн тийм сет авч өгчихсэн шүү дээ. Тэгээд бом энэ тэргээд тэр нь байлуу да юу лээ. Өнөөдөр нэр хиний төрсөд шүү дээ. Roxy-ийн төрсөд. Өнөөдөр Roxy-ийн төрсөд. 6 сарын 10. 15-нд лөө. Тэгээд цааш өнөөдөр Music Club дээр юу яаж байгаа? Нэг ивент хийж байгаа юм шиг л. Happy birthday. Happy birthday Roxy. Сонслоо podcast. Сонслоо group те. Ашиг манай эмхтэй нацгаа. Энэ хөгжмийг ганцаараа нуруунд дээр үрж яваа л. Инди культурыг те альтернатив культурыг ингээ ганцаараа нуруунд дээр үрж яваа. Эмхтэй хүн байгаа. Нэ soon to be эмхтэй нацгаа. Ирээдүйд ер нь ингээд манай хүн яг хаа playtime ингэж хатгадаг болох байх гэж би бодод байна шүү дээ. Той playtime дээр явах одоо энэ жил playtime дээр подкаст хийх үү яах вэ? Харин санал ирвэл явсандаа ч яах вэ гээл нэг санал бол байгаа тий байгаа илүү юу лээ. Тийм байгаа л юм шиг л холбогдоогүй л гэж. Холбогдноо л гэсэн. Явахгүй байсан ч яах вэ тий. Гэтэ playtime гоёа угаасаа 10 жил явцсан. Тэгэл нэг гоё дотн гоё шүү дээ. Нэг тийм бидний наадам гэж ярьдаг шүү дээ. Яг бидний наадам шүү дээ. Одоо playtime дээр ямар тайзан дээр гарах вэ? Хэдэн сар хэдэн? Би main stage дээр нь бүтэн сая дээр байгаа. Сүүлийн өдөр гэсэн үг шүү дээ. Сүүлийн өдөр нэ. Nice. Сүүлийн өдөр илүү их хүн үздэг баха. Сүүлийн өдөр нь очиад. Сүүлийн өдөр яг нэг тийм relaxed маягаар очдөг шүү дээ. Танд хүмүүс чинь эхлээл айгуу гоё цэмцгэр бүгд сайхан усанд орцсон тий. Тэгэл гоё нэрхтэй эхлээл тэгэл сүүлргөө дундуур жоох ядарч байгаа сүүлдээ тэгэл бүр яаж тийм шүү. Бүр ингээд ядралын цаана гарцсан тэгээд ингээд шил болсон байт юм шүү. Харин тий одоо fuck гэдэг. Харин тий. Бүх юм хамаагүй болсон тий. Чи Нодлингийн playtime дэвсэн юм уу? Байсан уу? Байгаагүй шүү дээ. Нодлин байгаагүй. Нодлин 100 би байгаагүй. Тэгэхээр анх удаа шинэ талбай дээр очих юм ба шүү дээ. Тий шүү дээ. Тий анх удаа шинэ талбай дээр очих. Яа. Харин тий. Анх удаа шинэ талбай дээр очиж байгаа. Шинэ талбай их том байгаа. Очсон уу? Гү очоогүй. Байгаа ерөөсөн. Одоо 7 сарын 1-нд очиж дуургам тэгэл. Тэгтэл харна да. Анх хизээ playtime-ийн тайзан дээр гарч исэн бэ? 15 онд гарч исэн. Бараг бол анх байгууллаа бараг гарсан юм шүү дээ, тий. Цомог энэ гарахаас өмнө гарч исэн. 15 онд анх гараад тэгэл би ч бүр жоохон багтаа 10 жил тахтаа playtime үзэл амар шохорхол би гарах юмсан гэл амар jealous тий. Тэгэл үздэг байсан. Тэгээд 15 онд анх гав ганцаархнаа гарч исэн. Тэд хойд чинь нөгөө юугаар нөгөө showcase-аар ордог. Тийм шалгаруулалт маань. Тийм шалгаруулалтаар ороод тэгээд ганцаараа эдэнд дуулаад тэгээд шалгаруулалтанд тэнцээ. Тэгээд хамтлаг байхгүй тэгээд ганцаараа л дуужсэн. Тэгээд 10 тэгэхэд баг дуу мууч гаргаагүйсэн баха. Playtime-д тоглолцоод тэгээд нөгөө someday гаргачаад тэгээд дараагийн баг playtime-ийн үеэр нөгөө famous man цамгаа гаргаад тэгэхэд бас гурвалтнаа гарч исэн. Би тэгээд энэ чин ихнэртэйгээ тэгээд бас Адиа гээд манай найз гитар тоглож байсан. Тэгээд Адиа ч гэсэн одоо өөр юм бас хамтлаг дуунуудаа хийцэн одоо утгагүй дуунуудаа цацах гал байж байгаа Solace in May гэдэг нэрээр. Тэгэхээр гой дуунууд байгаа тэрийг үзээрэй. Nice. Түлдэг ингээ 10 бас 9 жил гарсан юм ба шүү дээ. Тэгээд дундуур нь тэгээд дундуур нь энэ жил 15 онд гараад энэ жил чи 25 он чинь 10 дахь жилдээ гарч ин тэгээд 15 оноос хойш жил болгон ордог байжгаад 20 онд ч нөгөө ковид болоод тэгээд юугаар виртуалаар ороод тэгээд тэрнээс хойш тэгэл угаасаа сургууль хийлгээл тэгэл хөвгт мөхтөрөл тэгэл орохгүй байжгаад энэ жилээс буцаад орох чинь. Үзнэ. Яа.
Гоё шүү Playtime. Гэтэ ядардаг болсон байлээ. Амар ядарсан байлаа би. Хонж үзээгүй. Хонд юм уу? Би 2 удаа хонжсэн. Бүр яг талбай дээр нь уу? Яг талбай дээр нь бол 1 удаа майханд. Тэгээ тэр бүр амар бороотой жил таарад ёо тэгэл за дахиж хизээж хонохгүй гээл. Тэгээ хонохгүй байж байгаа нодлон жоохон фэнси нөгөө юутай амьдрдаг вантай очиод тэгээ ванд онсон. Тэгэхээр бас аяга гоё тухтай юм бэлээ. Машин дотор ядаж нэг битүүтэй майхан зайхан биш. Тэгэж хонсон чинь аягүй дайггүй байсан. Гэтэл харихгүй байхаар ядард юм бэлээ. Тийм хүн чинь бас хараад тий бас өөрийнхөө орон дээр унтаад өөрийнхөө нойлд хүндрээд тий. Йоо тий хүндрлийн асуудал. Хүндрлийн асуудал хүнд байсан. Хүндрэл хүнд өстэй. Амаргүй явдал шүү тэр бол. Чи тэг яасан Playtime-ийн нойлонд нь хүндэрсэн юм уу? Тэгээд орчондоо зогцоод айгу хурдан хүндэрд юм байлээ. Гэс нэг пум гэдэг. Пут гэд ячиж чинь уурсан гэж байхгүй шүү дээ тий. Ард түмнийхээ Playtime-чдийнхаа баасан дээр нэмж бааж байгаа. Айгу өөр connection үүсдэг юм гэдэг. Яа ихтэй хүнчөө. Тэгээ хаач л фестивал тийм л бусдын баасан дээрээ л баад юм шүү дээ. Ямар ч фестивал. Нэр өөр оронд өөр гоё фестивалд явсан аа. Элит бас тийм music festival энэ төрч явж үзсэн. Элит би ерөөсө хүжим хийгээгүй, тийм тоглож болоогүй. Яа уул бас тоглоё гэж бодсон байхгүй. Тэгэл бас open mic энэ төр очиод янз бүрийн тоглолтыг book хийх гэж оролдоё гэж бодоод л тэгээд манай сургуульч гэсэн бас хөгжим тоглолдог хүмүүс байдаг. Тэгэл бид нар нийлээд хамтлаг босгоё байгуулъя. Гадуур тоглоом Монголыг гэж ярьж ирсэн. Тэгэл хичээл номдоо дарагдаад л тэгэл заацсан. Тэгэл хайсан. Coachella маягийн очижсэн үү? Гэхдээ Coachella-д очиж байгаа. Coachella чинь яг Coachella Valley гэдэг яг тэр газраараа нэрлэлсэн. Нэг жоохон LA-с жоохон зүүн тийшээ нэг Joshua Tree Palm Springs хавьд байт юм билээ. Тэгээд 4 сард болно болдог. Тэр явгүй. Бол явмаар л. Тэр бас амар том фестивалуудын нэг шүү дээ. Coachella-д бол бас тоглол хоёулах тоглож үзмээр л. Тэнд бол тэгэл бас л менежер лейбл тийм марад амжилт ордог байх л та. Тийм бах тий. Гэтэ бол тэгэл юугаар Coachella-д бас төөр тэр доор ингээд харааны шилээр ингэж тамгаатай шилээр хараад тийм нэрэн тийм жижигэн бичснээр хамаагүй орчмоор л байд. Тийм юу байсан шүү дээ. Тийм нэг жок, нэг комик байсан шүү дээ. Нэг хараа шалгахтай шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг фестивалийн постэр тавьсан. За одоо жижиг хамтлаг дээр уншаа. Тийм муухай тий. Одоо жижиг хамтлаг дээр уншаа нэг дээр нөгөө тэр Magnolia наа тий. тэргээр бүр Magnolia нэг бүр 20 ортой төгс хараатай хүн хардаг. Magnolia гинөө Mongolia гинөө. Яг үнэндээ. Тэр байдлаар орсон ч болж байна. Нэр Magnolia гэдэг нэрээ яаж болсон юм? Magnolia яг Mongolia гэдэгтэй адилхан бол. Тийм Mongolia гэдэг шиг цэцэг байдаг. Тийм Magnolia гэдэг замбаг цэцэг баггүй. Гэтэ тэр цэцэг мэцгийн ч гэсэн бас нэг сүртэй мэдээг юм аа. Гэтэ тэгэл хамтлагтаа нэр өгнө гэсэн чинь бас хэцүү юм байлээ шүү дээ. Тэгэл хэд хэдэн тэрний нэр бодсон байж байгаа. Тэгэл Magnolia гэд нэр өчигээд өмнө юм уншиж хахад ингээд Magnolia гэж бичсэн байсан. Тэгээд тэр нэг Mongolia гэж уншигдаад байдаг. Тэгэхээр яг нэг юм таньдаг хүн хараад ингээд ойртод харсан чинь шал ондоо хүн байдаг чинь биш. Тэр тийм хүн мэдрэмж төрөөд тэгээд тэр үг ингээд зүгээр л толгой дотор ингээд яатсан байсан. Орцсон байсан. Тэгэл ягны сонгохлоор за Magnolia гэжүүл яасан бэ гэдэг. Тэгээд бас миний дуртай найруулагч кино Magnolia нөгөө Том Круз тий. Paul Thomas Anderson тэр нөгөө HBO тэр ингээд кино гардаг штэ. Тэр хажууд ингээд нэр нь гардаг штэ. Яг тэр үед Magnolia гарчсан байхгүй. Тэр үед би ингээд Mongolia гэдэг гарчсан байхгүй. Тэр үед тий яг тэгсэн байхгүй. Гэсэн чинь гарч Magnolia гэж шнэ. Яг тийч хараа тэгээд Magnolia-н яг ингэж одоо хандлагатай энэ нэр өгсөн болоо гэж бас бодчихсон. Яг л тэгсэн. Тий. Яа, тэгсэн чинь тийм байсан. Тэр кино гарахтаа Mongolia гэж хэлсэн. Том Круз тоглодог мөн тий? Тийм үү? Tom Cruise, Paul Thomas Anderson гэх миний дуртай найруулагч кино. Тэгэл яа, гоё кино. Амар болтой. Кино найруулагчаар одоо тэгээ сураад дууссан гэсэн үү? Тийм, кино зохиолчор. Ямар ч зохиолоо бичих юм бол найруулагчсахад бол гайг болдог шүү дээ. Зохиол гэдэг чинь одоо скрипт гэсэн үг. Тийм, скриптээ бүр чи одоо яг
бүр ингээд бичнэ гэсэн үг юм уу тий. Тий. За ингээд ийм өдөр ингээд байжсэн чинь тэрэндээс тэнгиж гарч ирээд тийм хувцастайгаа ингэж хэлжээ. Наа гэл ингэж тэгж бичнэ гэсэн үг үстэй. Oh my god. Тийм үү. Бүр ингээд тэгж синээр ингэж синээр write гэж юм тий. Тийм. Тэр чинь бүр маш нарийн бичдэг байхгүй юу? Тэгээд тэрнийг яг дэлгэсэн дээр юу гарч байгааг ингээд ёо. Ингээд тэрнийг чи яг ингээд найруулагчтайгаа тэгээд зураглагчтайгаа бүр яагаал ингээд зурж муураал тий одоо яадаг чинь. Яг ер нь бол ингээд зохиолч янз бүрээр яаж бодлоо. Ер нь зохиолч нь бол зохиолол бичээд за иймэрхүү зохиол биччихлээ шүүгээд тэгээд тэрний яг хийгдэхэр болох юм бол бас ингээд юм биччихлээ тэр чинь бас ингээд хийгдээд яг үнэхээр ингээд бүх юм нөхцөл нь бүрдээд ингээд хийнэ гэдэг чинь бас уур зүйл ахгүй. Бас ингээд кино тэгээд ингээд босдог тэр процесс нь бас айгу төвхтэй тэгээд айгу сонирхолтой гэх юм уу. Тэгээд айгу хэцүү. Гэхдээ ямар ч сан зохиолыг биччихээд тэгээд найруулагчтай өгчих юм бол нөгөө найруулагч нь уншаад тэрийг яаж хийх бол өөрөө шийднэ. Яг зохиол дээр бичсэн байгаа шиг хийх албагүй. Тэгэхдээ тэр найруулагч нь өөрөө зохиолыг бичиж байгаа бол тэгэл дураараа шүү дээ. Одоо чи зохиолоо биччихээд тэрнийг одоо ингээд янз бүрийн газрууд руу ингээд явуулах уу? Тий, явуулна шүү дээ. Тий. Хамгийн эхний тэр шүүлтүр нь шүү дээ. Тэр бол ямар ч юм ингээд өөрөө сууж байгаа нэг зохиол бичлээ гэж бодъё тий. Нэг бүрэн хэмжээний зохиолч юм, богино хэмжээний зохиолч юм зохиол бичлээ гэж бодъё. Тэрийг янз бүрийн тийм уралдаан руу явуулж болно. Тэгээд уралдаан дээр ингээд жоохон танигдаад нэг бас нэг жоохон чангал мангал аваад нэг сурагтаа болох юм бол тэрийг н агентууд хурж ирээд чиний зохиолч ингээд дажгүй болсон биз дээ. Би чиний эйжент болъё. Чи зохиолоо надаа ингээд хоёул нэг жоохон тийм юу хийгээд опшн хийгээд опшн гэдэг нь одоо номын зохиол бичсэн байна. Би чам $100 өгчээ. За. Тэгэл тэр $100 чинь бол яг чамд өгөөд энэ зохиолыг чи эрхийг авч ийна тий. Тэгээд тэрийг цаашаа ингээ shop around хийгээд тэгээд надад ийм зохиол байна. Номын бол гоё аимшиг кинод зохиол бичсэн байна тий. Тэгэл аимшиг кино хийдэг production компаниуд дээр очиж A24 дээр очие. A24 дээр A24-с хаашаа тий бүгдээрээ ч A24 дээр хийх мөрөөдөлтэй. Тэгээд ялангуяа horror movie байлаа. Ялангуяа horror movie бол тий. Тэгэл одоо euro ингээл янз бүрийн production компаниуд дээр авч үзүүлэл. Гэтэ нөгөө production компаниуд чи бас л 100 200 юу авч байгаа байхгүй. Зохиолод хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэл бүгдээ нь уншиж амжихгүй шүү дээ. Тэгэл зохиолч нь бол 100 юм байна. Зүгээр л цагаан цаасан дээр. Тэгэл ингээд нэр байна. Гэтэ ингээд хатаас нь хараад ингээд яг юу н attractive сайн зохиол муу зохиол юм мэдэх аргагүй. Тэгэхээр тэрийг нь яаж ингээд одоо нэг шийдвэр гаргадаг хүмүүс нь ингээд тэрийг шүүж мэдхвэ гэвэл наад шиг тийм сургууль сурж байгаа оюутнуудыг дадлагаар аваад internship хийдгээр аваад тэгээд тэднэр coverage гэдэг юм бичүүлдэг байхгүй юу. Тэгэхээр би бас дадлага ихтэй тийм хийсэн. Өөр хүмүүсийн зохиолыг уншаад тийм дүгнэлт хийгээд тэгээд тийм анализ бичээд тэгээд өгдөг. Тэгээд 7 хоногт нэг зохиол хийдэг байсан. Тэгээд би сая internship хийхдээ нэг horror аимшиг кино хийдэг студид хийжсэн. Нөгөө Sam Raimi гэдэг шүү дээ. Нөгөө Evil Dead хийжсэн. Тэгээд нөгөө анхныхаа Spider-Man тэрийг найруулсан. Тэр чинь уг нь бол тийм аимшиг кино хийдэг. Тэгээд тэрний production Ghost House гэдэг тэрний production компанид internship хийгээд тэгэл баахан юм зохиолоод ирдэг. Тэгэл замаа энийг уншчаа тэгээд утгагүй явуулаарай гээл. Тэгэл тэрийг нь уншаал эхний утас дээр ингээд яг үйл явдлыг бичдэг. Эхний хуудас дээр нь яг ийм болт ингээл. Тэгэл тэрийг summarize хийгээл. Тэгэл хоёр дахь хуудсан дээр нь за энэ зохиол дээр юу болж ийн юу болохгүй байх гээл тэр дүгнэлтийг хийдэг. Тэг эхний хуудас дээр нь бас тийм жоохон тийм дүн өгчдөг. Тийм граф байдаг. Concept хийрсэн, дөрүүд хийрсэн, dialogue хийрсэн, storyline хийрсэн гэл. Тэгэл poor good юу ижилээд нэг дөрөв юутай. Тийм. Чи тэгвэл зарим хүмүүсийг амьдралыг бас жоохон шийдсэн биз дээ. Тийм гэсэн үг. Энэ ер нь шаасангүй. Шаасангүй гэдэг. Энэ явахгүй байна. Энэ шаахгүй байна тий. Пур тий. Нэг жоохон муухай наастай өдрөө. Пур. Тэр уншиж байгаа юм. Нэрэл үнэхээр л ихэнх тохиолдол нь айгу муу. Тэгээ би бүр санаа зовоод бүр дарагтайгаа ярьжсэн байхгүй юу. Би одоо 10 зохиол уншаад тэгээд
9-ийг ингээд reject хийчлээ те. Ядаж нэг нь окей гэд тэгээд явуулсан байхгүй гэд. Тэгээд нөгөө окей гэжсэн зохиол нь ямар санагдсан гэл би дараатгаа ярьсан байхгүй. Тэр чинь тийм байсан гэл тэгэл яг тэр биас бүгдийн reject хийхээр сонь санагдаад гэсэн чинь зүгээр ээжи бол тэгэл муу л муу штэ гэл. Тэгээд нэг тиймэрхүү яажсэн. Гэтэ ингээд айгүй зохиол уншаад ахаар мэдээж ингээд сайн мууг нь ялгаж эхэлдэг. Зохиол дээр юу болж ийн юу болохгүй гэх нь бол мэдээж өөрөө ингээд уншаад яаж сууж байгаа юм чинь ялгаж салгадаг л болчт юм билээ. Наачистай амар гоё дадлага байна тий. Тийм тэгээд одоо Америкт бол зохиол бол ингээд бүр хард хүмнэр ингээд бүр баг хаг болоо ингээд явж байгаа байхгүй тий. Монгол бол харин эсрэгээ зохиол байхгүй. Хинч зохиол ингээд байдгүй тэгвэл тийм хомсдолд орсон тий. Тийм тэгээд кинонууд үзэхээр бүх юм амар гоё, жүжигчт нь амар мундаг санагддаг надаа. Тэгээд одоо нөгөө зураг авалт маавал тэр тал дээр ерөөсөө супер болцсон монголчууд. Тэг яагаад ч юм зохиол нь нэг л наалддаг юм шиг санагдаад идэг. Тэгэхээр нэрэл яг зохиол дээр л авахгүй. Яриа нэг л наалддаггүй тий. Нэг юм хутлаа хүмүүс яриад байгаа юм шиг. Тийм. Тэгэл тийм учраас зохиол нь хамгийн гол юм нь тэгээд хамгийн хэцүү юм шиг байна гэж санагдаад. Яг л би ч бол өмнө бас яг ганц хоёр мьюзик видео энэ төр бол хийжсэн. Тэгээд бас өөр кинонууд дээр ажиллаж исэн. Бава болгосон дээр ажилласан шүү дээ. Бава болгосон дээр тийм саундтракийг хийжсэн. Тэгээд Zora битэр өмнөөс зохиол дээр нь ч гэсэн ажиллаж исэн. Тэгээд юм зохиол хамгийн хэцүү юм байна гэдэг. Тэгээд screenwriter сурахаар шийдсэн байхгүй. Одоо тэгтээ ChatGPT-гээр ингээд баг скрипт бичүүлээд байгаа юм шиг хүмүүс. Тийм болно шүү дээ. Болдог тийм. Одоо л тэрнээс бол сая яг намайг сурж явах үеэр ChatGPT AI амар хөгжөөд тэгээд яг writer strike болж байсан байхгүй. Тэгсэн шүү дээ нэрээ тий. Тийм writer strike чинь бол Америкт Холливуд чинь тэр чигээр ингээд union юм байлээ. Union нэг одоо нэгдлэх үү? Тийм. Тийм. Ажилчдын ажилчдын нэгдэл биш үү? Union тийм шүү дээ. Ажилчдын нэг юм. Эвлэл гэдэг юм уу? Эвлэл. Тэгэл writer-ууд нь бүгдээр ажиллаа хаяад. Тэгээд гэрээгээ дахиад шинээр хэлсмээр ингээд хэлцээр хиймээр ингээд тэгээд strike болж байсан байхгүй. Яг тэгээд strike болоод эхэлжсэн үеэр нь нөгөө юу AI гарч ирээд тэгээд тэрийг дахиад хэлцгээр болоод тэгээд нэг тиймэрхүү ямар ч сан жоохон заалууд энэ төр оруулсан. Гэтэ тэрийг бол миний бодлоор хязгаарлаж чадахгүй. Тэр нөгөө тэр хэд эвлэлцний бас гол юм нөгөө стриминг сервисээс айгүйх бас юм шиг байл шүү дээ. Кино бол ингээ кинон гараад зохиолч нь тодорхой хэмжээнд мөнгө авдаг байсан чи одоо стрим хийгээд ирэнгүүт яадаг болцсон гэлээ мөнгө нь айгүй бага мөнгөөр зохиолоо бичүүлэнгүүтээ амар их стриминг сервисүүдээр цацаа тэрийг нөгөө компенсейт хийхэд эвлэл яг бүр дээрээс бол эвлэлтэй байсан. Гэтэ сая strike хийсэн шалтгаан нь бол тэр нөгөө стриминг сервисээс болсон. Тэг өмнө нь бол тэгэл одоо Friends дээр зохиолчоор авах юм бол тэр чинь бол дараагийн сизон бол хийх нь ойлгомжтой. Тэгэл Writers Room гэдэг одоо гурлаа ингэ Writers Room байсан бол за одоо гурлаа нэг гоё шоу хийцгээе те. Тэгээ зохиолыг яаж хийх үү, гол дүр нь хэн байх юм, үйл явдал нь юу болох юм, ямар концепттэй тэрийг ярилцж байгаа л одоо ингээд гурлаа сууж байгаа хийх байхгүй. Тэгээд гэтээ ингээд жигнэсээ ингээд Writers Room-д ороод ингээд жинхэнэ мэргэжлийн төвчөнд ажиллах юм бол ялч Writers Union-д л орчтой. Union-д ороогүй хүмүүс бол тийм мэргэжлийн бос хүмүүс. Тэгээд тийм тодорхой стандартанд бол хүрээгүй л гэсэн үг. Гэтэ ингээ гурлаа ингээ зохиолыг бичиж хахад зөндөө ассистентууд бас байгаа. Янз бүрийн assistant writer юм байна тий. Тийм тэмдэглэгээ хийдэг, schedule гаргадаг, хоолын захиалж өгдөг. Тэгэл тиймэрхүү хүмүүс чинь бас тэр өрөөнд байж хагаад бас ингээ writer болох тийм мөрөөдөлтөө, тийм зорилготой хүмүүс байгаа. Тэгэл тэр хүмүүс нь бас ингээ writers аяанда өөрсдөө writers болоод өөрсдөө practice хийгээл тэгээ тэндээ орчхоор ямар ч гэсэн өөрөө тэр би энэ ангийг бичсэн ингээд тэрэн дээр credit авчих юм бол тэр анги нь гарах тоолонд мөнгө орж идэг. Royalty байдлаар мөнгө орж ирдэг. Тэгэл тэргээ чинь Friends and Tree чинь бол ямар ч нэг хүн одоо аль студид чинь тэрийг эзэмшиж байгаа. Warner Bros илүү. Тийм Warner Bros ч юм уу яаж байгаа? Эзэмшиж байгаа. Тэгээ тэрийг нь одоо ингээд Монголд гаргалаа гэж бодъё л та. Тэгээ тэргээ чинь license хийгээл ингээд явчихж байгаа шүү дээ. Эсвэл дахиж ингээд нэг нэвтрүүлэг за нэг телевизтэй байлаа гэж бодъё те. Бид нар ихтэй телевизэд контентер дүүрэх хэрэгтэй. Тэгээ Friends-ыг авъя те. Тэгэл syndicate гэдэг тэрийг. Тэгэл тэр ингээд ер нь дуртаар гарсан л бол тэр болгоноос л мөнгө орж идэг. Яг л дуртаар гарч ийн гэдэг чинь бол хин нэг нь худалдаж аваад тэр юм гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр ингээд мөнгөний урсгал нь бол өмнө байсан. Гэтэ одоо стриминг болсон чинь тэгэл нэг хийгдээл тэгэл тэр санд нь ингээд үлдээл
Тэр нь дахиж яадгүй. Хийгдүү. Тэгэл ангууд нь ч гэсэн ингээл богиносол ер нь анзаархад бол Friends чинь бол нэг season-т нь баг 20 анги байдаг гэсэн шүү дээ. Одоо бол тэгэл өсрөөл 9 мөсөн ангитай болчих шүү дээ. Тийм өсрөөл 9 ихтэй баг 12 моёр гэтээ баг 6 5 6 ангитай бас байдаг тийм. Тэгэл бүр богино болохоор сая Adolescence Center чинь бол 4 ангитай болгож ирсэн тий. Тэгэхээр бүр л ингээл яагаад гэдэг ангууд нь ингээд цөөрөд байдаг. Тэгэхээр чин нөгөө writer-уудын хийх ажил нь багасч чинь гэсэн үг шүү дээ тий. Тэгэл ер нь бол кинон дэр чинь бол хүн болгоно л gig work шүү дээ тий. Нэг кинон дэр буцааг ажиллачаал тэгээд дараагийн гиг хайгаа авчдаг тий. Тэгээд тэр гигүүд нь бол айгүй их болцсон ч гэсэн ингээд цөөрч ингээд юу нь бол айгүй unstable болцсон. Тэгээд anyway ер нь л тэрнээс болоод яасан юм. Тэгээд зурагт чинь давтаж гарах болгондоо мөнгө авна. Streaming service бид нар нэг сериалаа 10 үзсэн ч 10 үзснээр тооцохгүй юм байна шүү дээ. Тэгээд бид нар бол хөвчлэн нэг upfront төлждөг. Бүх мөнгө илүү өндөр дүнгээр ингээд өчтдөг. Тэр royalty гэдэг юм байхгүй болсон юм байна шүү дээ. Стримингээс болоод тийм байна. Тэгэхээр миний суур хүрхэл юм байна юу вэ? Тийм, royalty байхгүй болсон. Тэгээд нэг юм бас шинэ зохиолчдыг ингээд бэлтгэх тэр арга барил нь бас байхгүй болсон юм л. Тийм. Тэгэл тиймэрхүүл гэж тийм л надад тайлбарласан шүү дээ. Тэгэж ойлгосон. Гэтэ яг тэр дунд нь ингээд ороод явж байгаад бас аягүй сонирхолтой. Яг бол манай багш нар ч гэсэн яг ингээд ажилтдаг Холливуудад ажиллаж байгаа хүмүүс болохоор бас яг ингээд иргэдэн ингээд суугаад ингээд тэр салбар нь яаж ажиллаж байгааг нь ажиллахад бол сонирхолтой юм билээ. Яа. Чи яг сурж байгаа явцтай ч юм уу эсвэл төгсөөд ч юм уу яг бүтэн киноны зохиол бичсэн үү? Дипломын ажлаар кино зохиол бичдэг бах тий. Төсөөлбөл. Манайх ч юм бол төгсгийн тулд 3 бүрийн хэмжээний зохиол бичих хэрэгтэй. Тэгээд 2 телевизийн анги бичих хэрэгтэй. Оо ваа ярмай. Хэдэн богино хэмжээний киног хийжсэн. Тийм. Зөндөө бичих юм байна. Зөндөө юм бичээ. Тэгэл кино болчмоор юм байна уу? Үгүй тэгэл тэр чинь яг сайн бичгийн тулд чинь бас айгүй их бичих хэрэгтэй юм байна. Айгүй бичээл авах хэрэгтэй юм байна. Тэгэл нэг 4-5 дахь 6 дахь зохиолоос л нэг олигтой юм гарч эхлэх баг. Тийм. Яг ингээд зохиол бичихлээр айгүй их бэршээл тулгард юм аа. Нэгт бол айгүй тийм psychological сэтгэл зүйн бэлтгэл яадаг бол зохиол бичнэ гэдэг чинь бол яг л бие тамир хийж байгаа юм шиг нүглөө босоол гитар шиг л. Тийм, гитар шиг л. Тэгэл өглөө босоод өөрөө хөвчлээл ингээл суух хэрэгтэй байхгүй. Гитаас ингээд тэр чин юм бичгээр чин шууд ингээл амар төгс юм гарахгүй шүү дээ. Шууд бичгээр ялт ч юм яа юм гардаг байхгүй юу? Муу юм гардаг байхгүй. Тэгэл ёо би ийм зохиол бичих юм уу тэгэл тэгэл өөрөө амарлаг өөрөө авьяастаа тэгэл вкусаатай гэж бодож исэн бол тэгэл бичсэн юм нь өөрийнх нь санаанд ерөөс хөрөхгүй те. Тийм л тэгэхээр тэрийг нэг даван туулж давж ингээд гарах хэрэгтэй. Тэгээд гэтээ бас ингээд бичээд явах гэсэн чинь айгүйх логикийн алдаатай эсвэл уйдгартай болоод байдаг ч юм уу те. Тэгээд яг кино зохиол гэдэг чинь нэг юм онц шиг те бүх юм ингээд гоё таарж иж гоё болдог те. Амттай болдог те. Чи сурах хэрэгтэй гэж бодож байна. Одоо академик чи сургуульд нь сураад ирсэн хүний хувьд одоо зүгээр л кинонд хайртай хүн кино зохиол бичиж чадах болов яг чадна шүү дээ of course тий чадна сурснараа гэхдээ даваа тал гарч байгаа бах тий сурснаар миний сурсан шалтгаан бол ингээд өөрийгөө хөгжилж байгаа юм надад бол тэр нэг цахилгаан бутан байхгүй одоо өглөө болгон босоод гүйх ёстой бол гүйдэг л байхгүй тий өглөө болгон ингээд өдөр болгон ингээд бичих ёстой бол бичдэг тэгээд тэрийг хойш нь тавьсараад ерөөсөө юуж бичээгүй байдаг тэгээд тэр цахилгаан бутан байхгүй өөрийгөө нэг зохиол бичгийг ингээд заавал хүчээр ингээд хийж байгаа. Гэтэ бас ингээд сураад мэдээж айгүй олон хүмүүстэй танилцж байгаа. Тэгээд бас нэг юунд орж байгаа тий. Нэг хамт олонтой community-д орж байгаа тий. Одоо ингээд манай ангийнхан ч юм бол би AFI American Film Institute гэдэг сургууль сурсан. Тэгээд манай сургуулиас киноны сургуулийн хувьд бол нэлээ дажгүй сургууль тэгээд манай ангийнхан ч айгүй мундаг хүмүүс. Тэгээд нэг амар зохиолчилж яах вэ? Яа, ер нь бол тэгээд тэр ингээд тийм болно шүү дээ. Одоо сая манай сургуулиас нэг Ari Aster энэ төрөл төгссөн шүү дээ. Ari Aster чинь Hereditary тэгэл Midsommar энэ төрийг хийсэн. Тэгэл тэр дунд бол манай ангийнхан дунд бол тэгэл лаглаг хүмүүс л явж байгаа. Тэгэл манай сургууль ч маш жижиг юм чинь консерватуар.
тийм том сургууль бол биш. 150 лал идэг. 150 хүн чинь бол их сонсож байгаа гэсэн яг үнэндээ тэгэл 2 жил цуг байхаар бүгднийг л таньдаг болчихдог байхгүй. 150 ч амар бага сонсогч сургуулийн үед. Тэгээд бүгднтэй нь бол өдөр болго харьцаад байдаг ч гэсэн ямар ч гэсэн нэг зүс таньдаг тэрийг нэрийг мэддэг те. Тэгэл би одоо ангийнхаараа хинрүүч ингээл хей гэж бичих юм бол WhatsApp дээр ингээл хей гэж бичих юм бол хей гэж хариу ирэн те. Тэгэл ямар ч гэсэн ингээд тэр юунд нь хүрчиж байгаа байхгүй тий. Тэр хүмүүсийн нэг network нь орчиж байгаа. Тийм. Тэгэхгүй бол одоо тэр хүмүүстэй ингээд холбогдох гээд яах гэхээр ялангуяа ингээд карьер нь ахаал тий. Тэгэл юм хийж иглээл яхаар чинь бүр завгүй болол тэгэл бүр олдохгүй болол тий. Ямар ч гэсэн нэг ангийн хүмүүс гэр чинь нэг илүү татна шүү дээ тий. Тэр бол тэр network бол байгаа юм. Тийм. Тэгээд мэдээж туршлага болж байгаа. Яа. Тэгэхдээ ямар ч гэсэн кино хийхин тулд заавал сургалтад явах хэрэггүй. Үнэхээр өөрөө хайртай байх юм бол өөрөө зөндөө зохиол бичээд унших хэрэгтэй. Тэгэл ер нь бол бид нар зааж байгаа юмнууд нь бол бүгд ингээд ном дээр бичсэн байна, онлайнаар байж гин. Ингээд ямар ч тийм нууц юм дээр бол байхгүй. Тийм. Гэр бүлтэйгээ тэнцээ байхдаа сурах ямар байсан бэ? Хүндрэлтэй байсан уу? Ямар байсан? Одоо ингээл яг ингээл зохиолоо бичингууд хөөхтнаа гэж ирээлээ. Яа, тэгэл яг хөө хэцүүлтэй. Манай програмч айгу айгу тийм intense програм тий. Тэг 2 жилийн дотор 3 зохиол бичнэ. Тэгэл дээрээс нь 3 богино хэмжээний кино хийн, дээрээс нь thesis хийн, дээрээс нь 2 TV бичнэ. Тэгэл айгу intense амар их ажилтаа. Гэтэ минь дэд бол гайгүй байсан. Тий. Ялангуяа эхний семестр би ганцаараа хийсэн болохоор ямар ч сан ангийнхантайгаа бүгднтэй танилцаад тэгээд нэг өөрөөгөө бас ихэнх гэдэж гисэн бас тань ангийнхантайгаа танилцсан болохоор арай гайгүй байсан. Тийм. Гэтэ бас яг надтай адилхан юм жоохон ярих хөвгттэй сурагч баг байгаагүй. Хичлэн бол дундаж нас нь бол нэг 28 амтай л гэсэн. Чи хөгшин оюутан байсан биз дээ. Тий, би бол хөгшин. Гэтэ надаас бол хөгшин 50 эдтэй 2 хүн бол байсан. Вау. Тийм бүр карьерээ өөрчилж байгаа ч юм. Screenwriter болъё гэж бодсны гоё юм дээ. Тийм, not never too late тий. Тэгэл тэр хоёр бол ингээд манай програмд орсон. Зохиолоор screenwriting гарвал сурах гэж явж байсан. Тэгээ нэг нь бол юм насаараа ингээд юм makeup юу хийсэн. Makeup artist хийсэн. Киноны индастри дөө. Киноны индастри makeup. Тэгэл амар Pulp Fiction дээр ажиллаж байсан. Вау. Pulp Fiction дээр ажиллаж байсан тий. Very cool. Тэгэл ярьж байхдаа тийм Bruce Brad Pitt төрж исэн биш үү? Тийм баха баг. Тийм. Тэгэл Bruce дээр төрж исэн юм байна те. Bruce who? Bruce Willis motherfucker. Тэгэл амар юм юу. Тэгэл тэр чинь ингээл Pulp Fiction-ыг яг Hollywood авч байгаа шүү дээ. Яа, манай чинь тэгэл тэр мөрөн дээр ажиллаж исэн. Тэгэл амар кинон дээр ингээл яг юугаар мейкапаар ажиллаж исэн. Гэтэ одоо бол би ямар ч зохиол бичиж сурмаар байна гээл тэгэл карьерээ өөрчлөхөөр шийдсэн. Тиймэрхүү хүмүүс байсан. Тийм. Гэтэ одоо бол манай ангийнхыг ингээд харж байхад бол сургууль төгсөөж ямарчсан бүгдээрээ чих нилээд нь бол хөвгттэй болоод тэгээд явж явах шиг байсан тийм. Тийм. Гэтэ бол жоохон хэцүү байсан. Бас айгүйх ажилтаа. Дээрээс нь жоохон хөвгттэй. Гэтэ манай ихнэр л гол Ари чин сайн даасан байна тийм. Тийм гол юм нүрж авсан тийм. Их чин байсан талтал. Тэгэл бас манай гэрийнхэн ээлжиж ирээд. Тэгээ бас алиэс сурж ийн гэр чин бас алиэд очих нэг далим юм да. Очих байхгүй тийм. Тэгэл сайхан манад ирээл 2 жил сайхан байсан. Nice. Яа. Одоо чи мэрэгчлээ өөрчлөе гэвэл чи яг ямар мэрэгчлээ болох вэ? Одоо яг санийх шиг makeup artist гэд 50 наслаа архитектор хийжсэн гинт юу set designer хий. Яг өмнө нэг амар карьер өөрчлөлт set design дээр бол үнэхээр яг архитектуд бол орчдөг. Яа, харин би бас тэгж боддог байсан юм аа. Ингээд кинон дээр гоё ажиллах. Кинонд амар хайртай. Гэтэ би жүжигчин хийж чадахгүй юм байлээ. Угаасаа нэг скрипт ерөөсөө цээжилж чаддгүй. Тийм юмд амар муу болохоор за худлаа юм байна. Нэг клипэн тоглосон чинь за ер нь биш ойлгох цаа. Тэгээд зохиол бол бичиж чадахгүй юм бичихтэй муу. Тэгээд директор бол хийж чадахгүй ах уу шиг тийм амбицлагчгүй. Тэгэхээр яг хамгийн ойрхон миний кинороо орох боломж яг set design л аваад байгаа байхгүй. Тэгээд тэгэж нэг намайг ахын байвал оролдож үзмээр санагддээ шүү дээ. Одоо зохиолог яс бич. Номыг би жүжиглээ. Багаар зохиол байхаас өмнө ингэ яатсан тий. Хүнээ бага бүрдүүлсэн. Тий, номыг одоо set designer болохын тулд кино хийлээ. Би иймэрхүүсээ тиймээр байна гэдэг хэлцтэй. Чи нэг иймэрхүү зохиол чинь би spaceship-тэй хиймээр байна. Тэгээ set designer манай сургуулиар set designer гэдэг анги ус байсан. Маргааш 6 чиглэлээр заадаг. Screenwriting, directing,
producing, set design, editing тэгээд cinematography гэж зурлаач гэдэг. Тэгэхээр set designer-ууд бол тэгэхээр яг л the storytelling дээр бол үнэхээр сан хараад ажилладаг гоё шүү дээ. Харагдсан. Production designer-ууд гоё шүү дээ. Яа. Би production designer-тай гоё яаж. Чи эдит хийх дуртай шүү. That's to backstage. Би харагдахгүй байна гэж. Би эдитер бол хийж болно. Чадна. Тэгээс энэ дээр бол урд нь баймаар байгаа шүү дээ. Би хөшөөний урд байгаа. Мэргэжлээ амар өөрчлөг гэвэл би яг юм. Тэн дээр яг ямар мэргэжлээ юм бэ? Бас бид хоёр адилхан л да. Архитектор сургуулийн найзууд шүү дээ. Аа, сургуулийн найзууд юм уу? Интерьерээр яцсан. Ааха. Тийм. Гэхдээ би яг хэрвээ яг ингээд амар өөрчлөлт ингээд хийн гэвэл би бүр яг нэг тийм юу болох энэ хамтлагийн дуучин л авчирсан. Мэдгүй надад нэг тийм yes ч юм уу те яг Carno мо боддог. Бас not too late юм биш үү? Чи жоохон дууны хичээлтэй яваад. Carno гоё шүү дээ. Carno ч Crush Songs гэдэг цамаг гаргаж ирсэн. Тэгэл тэр нь ингээд дуунуудаа сонсоход ямар ч тийм production value тийм гялгаргал ганга юм байхгүй. Зүгээр л барыг ингээд гэртээ ингээд утсан дээрээ бичсэн юм шиг дууралттай. Гэтэ дуунууд нэг гоё. Тэгээ хаяа ингээд хүчмдэрэ гацгаараа тэрийг сонсдог байхгүй. Яг л Carno ингээл гоё хийсэн ба шүү дээ. Ийм амархнаар зүгээр л өөрөө гитараа барьж байгаа л нэг хоёр хоолой нийлэл ингээл хийсэн ба шүү. Тэгэл тэрнээс айгүй inspiration авдаг. Яа. Carno гоё шүү дээ. Тэгээд энэ social media 900-д бол нэрээ хинч дуучин болж болно шүү. Хинч юу ч хийж болно дөө яг тийм. Надад заримдаа тиймэрхүү юм төсөөлөлттэй гэж юм. Хаяа гэртээ думуу таваараа тэгэж төсөдөөд та нар саагддаг шүү. Өөрөө дуучин болсон. Яг дуучин болсон. Тийм шүү дээ. Яа. Бас жоохон байхдаа би яасан гэж жоохон байхдаа лагер дээр байхдаа орой ингэ нүргэр авгаа шүү дээ. Тэгээ манай лагер дээр зөвхөн 0-ийн өрөөнд л тойл байдаг байсан. Тэгэл нүр гараа авах чинь ингээл 20-30 минут толчдаг. Тэгэл тэндээ ингээл доолж байгаа юм шиг. Түжиглэл амар тэнэг байсан л да. Гэтэ ямар ч сан тэгэл ингээл дуунуудыг сонсохоор байна шүү дээ. Дуун ингээд сонсохдоо яг өөрөө ингээд тэрийг дуулж ин тайзнаар гарсан дуулж ин гэж төсөөлөхөр бүр амар илүү кайфтай сонсдог байхгүй тий. Тэгэл өөрөө ингээд гоё хөгжим сонсоод тэрийг өөрөө ингээд перформ хийж ин гэж төсөөлөөр перформ хийж байгаа юм шиг ингэж мингээл тий. Тий, тэгэж амар дуундаа. Тэгэж амар дуундаа орж мараад тэгэхээр л амар гоё амар кайф авдаг гэсэн шүү дээ. Чи манифест хийсэн юм байна. Манифест хийсэн. Яа. Синдэр дахиад өшөө манифест хийвэл болно. Өшөө сага. Ер нь тэгэж бодож л ер нь яасан дөө. Тийм гитар юм сурчсан шүү дээ. Тэгэж бодож л перформ хийх аспект нь ялчгүй амар гоё юм. Тэ дуу хийхээс гаднаас. Яа, гэтээ хөгжимчин маань гэдэг чинь бас хэд хэдэн скил хэрэгтэй тий. Одоо ямар ч сан дууга бичих хэрэгтэй. Тэгээд дууга биччихэд тэгээ студ руу ороод дуулна тэрийг гоё продюс хийн. Тэгчээд бас перформ хийн гэдэг чинь бас шал ондоо юм байна. Тэгэхээр аль аль талаас нь жоохон ингээл хөгжүүлэл явах хэрэгтэй л юм шиг санагдсан тэгээд. Тийм шүү. Яа. Би сайн нөгөө хиний нэг тоглолтыг үзээд Morning Star-ын тоглолтыг үзээд тэр айгуу гоё болсон тий. Тийм тэгээ би яг Step Aranad тэг бодож исэн юм аа. Үнэхээр сайн перформер юм байна. Хэрвээ дуугийн сонсдгоо дууных нь фэн биш байгаад тэр тоглолтыг үзэх юм бол фэн болоод гарах юм байна гэж бодсон. Чи үзсэн үү тоглолтыг? Тийм би айгуу ойроос азар үзсэн. Тамирада баярлаа. Тэгээд бүр Тамиртай. Тэгээд вау үнэхээр ингээд бас байлдан дагуулж чаддаг залуу байна гэж бодсон шүү дээ. Яа. Тэгэл тэр чинь нэг цаг 30 минут тэгээ тасралтгүй тэгээ өөрийнх нь дуулж байгаа стайл нь айгүй хүч орохоор айгүй орилондээ чанга дуулах хэрэгтэй нааш цаашаа ингээл айгүй хөдлөн. Тэгэд амар гоё ясаа надаа яг юм олон улсын тоглолт үзэж байгаа юм шиг л айгүй тийм чанартай байсан. Тэгвэл заримдаа бас ялчгүй нэг юм дуулаад байгаа юм уу, дуулахгүй байгаа юм уу мэддэхгүй ингээд тэндээ байсаар агаад тэг дууныхаа стилээс бас их хамаарат байх шиг байна. Тийм. Тэгэл тэр чинь тайзан дээр гарцсан юм чинь хүмүүс одоо тэр хүнийг харж байгаа. Тэгэл тэр хүн өөрөө ингээд энерги муутаач юм уу тэгээд ахар чинь нэг үзэгчд нь бас тэрийг ингээд тэр энерги ингээд хүлээж аваад шингээж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сая Morning Star интертер бол тэгэл азаа интер бол үнэхээр л амар зүгээр л төрөлхийн аяастай тийм gifted. Яа. Хоолоо үнэхээр л тасархаа тэгэл тэр тоглолт нь бол амар гоё бүр маш сайн зохион байгуулалттай амар мэргэжийн төвшөнд
хийсэн юм шиг л харагдсан шүү дээ. Тийм тэр бол үнэхээр сайн байсан. Дууралт амар чухал байсан. Тэгээд амьд өгч мямтлагчтэй. Тэг айгу сайн дууралттай гоё байсан. Чиний нэг юун дээр би биш on off-ийн автор болж исэн. Тэр бас амар гоё байсан шүү дээ. Тэр бас тийм тэр чи хизээ боллоо 10 одоо бас олон өнгөрчлөө. 22 онд байна уу? Ковидын дараа юу? Тийм ковидын дараа. Дараах нь бах тийм. 22 онд юм байна. Тийм. Тэрийг тэр амар гоё magical байсан шүү дээ. Тайз амар гоё байсан. Dreamy санчлаа. Тийм бас. Тэрийг чинь намууна гэдэг намуу гэрлээд манай факад ажиллажсэн аахгүй. Бас сайтыг нь хийсэн. Юм хийждэг бас гарын дүүтэй. Бас гоё эсэн. Сонрын хин атацсэн. Тэндээс нэлээ хичээж хүч гараж хийсэн. Тэгээ он авчин бас яг биднээс явдал айгуу тохирцсон. Нэг 300-аас 500 хүний багтаамжтай. Тэгэл цаанаасаа бас юуных нь хөгжим тоног төхөөрөмжл бүгд бэлэн. Тэгэл яг энэ зориултын зал. Тийм тэгэхээр яг зориултын зал ч бас айгу чухал тий. Тэр ёстой гоё эсэн. Энд гоё тоглолт үзэх юм амар гоё шүү. Яг ингээд хөгжим амьдаар яг сонсох амар өөр гоё идэг. Тэгээд дуучны юм ярихаар надад амар гоё идэг. Тийм тэрэн дээр айгу энэ доо бол ингэсэн гэдэг ч юм аа хамаагүй юу ч гэсэн яах вэ? Тэрийг бол би айгу сүүлд ухаарсан байхгүй. Яг л бид нар ч одоо тоглолтод бэлдэж гин гээд дуунуудаа л зөвхөн бэлдээд байдаг. Тэгэл дуунууд нь бол бэлцээр гал дажиг болчлаа тий. Гэтэ яг тайзнаар гараад дуунуудын дундуур ингээд шал awkward ингээд зогсоод байдаг. Тэгээд бантаа зогсоод байдаг. Тэгээд сүүлдээ за би ер нь дуунуудынхаа дундуур нь бас юу ярихаа төлөвлөх хэрэгтэй юм байна. Тэрийгээ бэлдэх хэрэгтэй юм байна гэд тэрэн дээр сүүлдээ илүү анхаарал тавиад хичээдэг болсон тий. Тэгэхээр тийм нөө амьдаар үзэж байгаа юм чинь тэр хүн ингээд буцаагаад ингээд харилцвал тий тэр чинь тэр хүнийг харах гад ирж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ өөдөөс ярьж байраал ингэж ингээр Моргис ард тэгсэн үү? Тэгсэн. Тэг ингээд нэг хүүхэд ингээ сайн барьцсан байхгүй би нэг дууных нь нэрийг бичсэн би тэрийг тоглож чадна гэсэн нэг сайн барьцсан байсан. Тэгээ тэрийг ингээ камер нь ингээ зүүмлээд тэгээд азаа хараад нөгөө хүүхдийг дуудаж гаргаж ирээд тэр ингээ планд байсан юм уу азар тийм болсон юм уу бүүмэд тэгээд нөгөө хүүхд чинь гарч ирээл ингээд азааг бүр ингээ амар тэврээл бүр ингээ уйлчих гал ингээ харагдаж байгаа штэ тэгээ ингээд гитар өгөөд нөгөөдхийг нь тоглоод тэрэн дээр нь азаа дуулж байгаа байхгүй түнгүй би хүртэл уйлбар санагдаж байгаа юм чинь яа нэг амар ус босчлоо штэ бүр тэр нь яг амьдаар байгаагийн амар гоё тийм тоглолт үзэж байгаагийн чухал юм зөвхөн дуугаа сонсохоос гадна тэгэл ямар амар кино шиг юм болчихвоо гээл тэгэл энд ингээд төлөвсөн бол яах вэ гэж бодож байна. Нэг хүүхдийг зөвөр ингэцэнтэй. Гэтэ яг жинхэнэ найзууд байсан баха. Тийм амар гоёс. Гоё юм аа. Тийм юм айгу бол тийм Kings and Convenience дээр бас гэнэ тийм know how-ыг дуулахад гэсэн штэ. Энийг дуулж чадах юм битүү юм байсан гэсэн чинь амар олон юмтай гараа өргөөл гэсэн чинь баясал хүртэл гараа өргөсөн штэ тэ докторын зохион тэгэл амар хол төгсчихсэн. Тэгсэн чинь урд байсан эмхтэй гарч ирээд дуулаа гэдээ дуулж ирсэн штэ. Тэнгүүд амар гоё. Тэрийг бол төлөвлөх арга байхгүй штэ. Харин тийм хинч гарч ирэх юм гэдэггүй. Би бүр ингээд тэр би ургасан. Чам сонгоцвол яах вэ? Би дуулна. Би хичээд гэж. Гэтэ ингээд би бүр яг ингээд Kings of Convenience тоглолтоо явж ах замдаа яг ингээд know how-ыг дуулна шүү дээ. Know how-ын эмхтэй эмхтэйг хин дуулах юм бол гэж би бүр бодчихсан байхгүй юу? Яа. Яг тэр на тэрнийг яг хин дуулах юм бол Colors-ийн ойрхон байсан юм чи одоо Colors-ийн тогтооны найз гэхин дуулах юм болоо гэл ингээл дотор бодоод байсан аахгүй гэсэн чи яг тэр дуу явах үед за энэ дууг мэдэх юм байна уу гэсэн чи амар гоё айгүй олон гараа гэсэн тэр нь бас амар гоё байсан. Тэгвэл тэд нар ингээд ийм эмгтэй дуу чинь байхгүй гэдэг тэр дутагдлаа бол айгүй юу болгосон ба штэ гоё. Crowd үзсэн шүү дээ. Тийм. Яа тийм хүмүүс чинь бол яг гоё шоу болгож байгаа юм. Зөвхөн тайзнаар гараал ингээл дуугаа дуулаад яах вэ? Буух биш яг бүр гоё имиг гоё шоу болгоод тий. Тэгэл дууныхаа backstory морыг ярьж марангуутл уйлчих гал зүгээр. Нэг тийм юм уур амьсгал нь ингээ нэг юм амар emotional болгоо ичдэг юм шиг санагдсан шүү дээ. Гоё шүү. Тэгээ одоо Монгол хамтлагуудаас тэрэн дээр бол яг хийж их шиг байна. Сая тэгээ Morning Star-ын тоглолт бол нэг шинэ
жишг тийм шинэ стандарт тогтоочлоо л та тий. Тийм. Яг рок манай рокчдын яг ийм байх хэвээр байна. Цэвэрхэн рок хэрэл ингээ нэг юм байхалгүй шүү дээ. Амар профешнл бүх юм цэвэрхэн. Цэвэрхэн гэдэг нь рок хүмүүсийг заваа гэж авна шүү. Гэхдээ нэг юм заавал андерграунд байх гэдэг байхгүй тий. Андерграунд байх албагүй шүү дээ рок гэхээрэл. Ойлгомжтой ямар ч гэсэн гайгүй боломжийн цагт дуустдаг тий. Цагтаа хэлж мэлхтэй мангар гоё заяа ёо. Одоо тэгтээ яг манай рокийн хүчээ авч эхэлж байгаа шүү гана. Сайн нэг хэсэг яг хипхоп байлаа шүү дээ. Яг нэг бороо мараа өгзөг те нэг хэсэг гинжин Mrs. M байлаа. Одоо яг эргээд те Morning Star, The Blind Force, Royal Heartaches те гой одоо те хамтлагууд яг ингээд яг чинээсээ яг ингээд ирж байгаа юм шиг санагцсан. Одоо цэнгэлтгэд нэг тоглолт болох юм л шүү дээ. Тий 13 дээ нөө. Limos, A-Sound. Яг наадмын дараа илүү да. Гүү лөө. Одоо хаа. Плейтамын дараа гэсэн үг юм уу тэгэхээр? Одоо юм уу? Одоо юм уу? Гүн чи постэр орсон. Би байхгүй шүү дээ. Байхгүй мó. Би нэг юм дээр пикник дээр. Тийм пикник. Тийм нэг Sky Resort орлох дээр. Тийм. Анхны фестивал одоо энэ зуны. Тийм үү. Тэнд болоод. Тэнд дээр одоо өөр хин байгаа. Magnolia-наас өөр. Өөр зөндөө хүмүүс байсан. Тийм би яг постэр харсан юм аа. Тийм постэр дээр нэг Family Festival гэдэг чинь. Тийм. Family Friendly Festival гэсэн шүү дээ. Тэрүүр амар гоё юмсан байхгүй юу? Нэрээ би тэрнийг харчаад ямар гоё юм гэж бодчихсан. Яг юм нөгөө нэг гэр бүлтэйгээ ингээд гоё бай гэхээр хитрхийн нөгөө нэг амар рок юм болчдөг. Тийм. Тэгээ гэр бүлтэйгээ яг гоё байвал гэвэл нэрээ тийм пикник тийм. Story-нээс ч харсан юм болов. Байхгүй юу? Гоё юм байна да гэж дотор бодчихсан. Music-ийн яаж юм бэ штэ. I see. 6 сарын 14-нд юм байна. 6 сарын. Энэ хагасаа дээр. Энэ хагасаа дээр. Тэгээд Батөргөл ах байгаа юм байна. Комединууд содо хөтлж байгаа юм байна. Хог гэж. Барнаа дээр чинь байгаа да ингээд юуных юм бол. Post айнэн. Тэгээд Night Train, Fire, Lemons, A-Sound, Daisy. Daisy. Tino, Next Feed, Pips. Pips хамтлагаараа гарах юм биш. Ямар гоё. Сайн нэг баахааргаар ороод. Nice. Тийм байсан. Compass, Recon, Magnolian. Чи яга шар байгаа. Чиний нэр яга шараар байгаа гэж. Бусд нь яга цагаан байгаа. Хараа. Адлаа. Зөө. Headliner-ууд нь юм уу? Nice. Morning Star-аас байгаа юм байна. Сарын 3 ганцхан өдөр гинэ. Зуны хамгийн хүлээлттэй амьд гэж минь надад гэр бүлээрээ найзуудаа тийм. Гэр бүлээрээ очиж болдог юу байвал аюу гоё идэхгүй юу гэн. Playtime гэдэг бас хүүхд мөхтүүд хүмүүс ирцээд шүү дээ гоё дээ шүү. Тэг ямар ч ихний өдөр бол пикник дээр бол би бас хүүхдэд дагуулад очиж л гэж бодож байгаа. Тэгээд Playtime дээр бол ямар ч ихний өдөр бас хүүхдэд дагуулад очих юм бодно. Solace in May гэж шүү дээ бас. Наа чин тань манай яж амтлаг гэдэг дөрөв ярьжсэн. Playtime дээр 2 дахь жилдээ хамт гарч ирсэн. Гэтэ яг нэр ингэсэн манай альтернативын иргэн иржээ үнэхээр. За одоо тэгвэл сайн хэсэг чимээгүй байсан шүү дээ. Одоо ингээд чиэс хамтлагт байгуулах хэрэгтэй. Гяс. Йоо ямар нэр хөөдөл нэрээ өгье яа. мэдгүй. Нэр одоо амар хэцүү юм аа. Sanders гэдэг болж штэ. Sanders. Бүгдээрээ баха. Хөгжим тоглож чадах үгүй нь бол хамаагүй торхоолаа. Гоё харагдах хэрэгтэй. Шаардлага нь. Тийм байлаа хамраа. Тэгэл хөгшин чи жоохон чи нэмээд байна. Чамайг хамтаасаа гаргах. Гол нь торхоо ах гэн. Түрүүн би кино зохиол дээр ингэж асууя гэж бодоод гэл Монгол чи ингээ бас minority байгаа шүү дээ international student тэнгүүд ингээ чамд миний ялгарх юм бараг Монгол юм байна гэл ингээ Монгол зохиол бичих гээл ингэжсэн нөө би одоо хаяа ингээл бодохоор за өстө нэр Монгол юм аа л яаж оруулах вэ гэр морь гээл тэ мом сам мэнтэр гэж тийм айгүйх ингээ бодоод өөрийгөө зоваагаад байгаа юм болов гэж сая бодох ингээ Монгол байх миний ялгарч байгаа юм тэрл юм чинь. Одоо олон улсад явж байгаа манай кинонууд гэсэн амар Монгол specific story-нууд байгаа шүү дээ тий. Одоо бавгаалгасан Монголоос үрийн team story ер нь байхгүй ч гэх юм. Гэр хороолттой холбоотой
нөгөө кино маань юу вэ? Бас амар гоё кинос шүү дээ. Сэр салхи. Сэр салхич гэсэн амар бөөгийн тухай гэдэг ч юм уу ингээд. Тийм бөө хүүхд. Гоё кино байсан. Тэр бүр 10 жилийн бөө хүүхд. 10 жилийн 10 жилийн хүүхд бөө тий. Тэг амар Монгол specific story-нууд ингээд олон устдаа гэсэн гарахад арай дөхөм тий шинэ story болчдөг ч юм уу. Тэг тийм pressure мэдрэгдчихсэн нөө. Би л өөртөө амар тийм pressure. Тийм ер нь л тийм шүү дээ. Яг тэгвэл одоо Америкт энэ төр бол бүх юм ингээд сонирн биш болсон. Тэ Холливуд энэ төр бол бүх юм яг өөрсдийнхээ тухай ингээд тэрүүн тэндээс л гардаг зохиолууд нь бол нэг сонирн биш болсон, сториуд нь сонирн биш болсон. Тэгэл одоо Монгол хүн гэхээр Монголоос гарна гэхээр бас тэрээс өөрөө айгу сонирхолтой. Тэгэл тэрийг бас яаж гоё Монгол гэдгээс харуулах вэ, гаргах вэ гэдэг талаас нь бас нэлээд бодсон. Гэтэ тэрийг бас хэд хүчлэх хэцүү. Гэтэ би угаасаа л Монгол хүн юм чинь. Тэгэл юу ч бичсэн тэгэл тэр нь Монгол болж гарна шүү дээ. Тэгээд ингээ угаасаа ингээ тодлоо шахах юм бол тэр нь мэдээддэг байхгүй юу тий. Гэтэ би ч угаасаа ингээ Улаанбаатарт амьдэрдэг. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн тухай ингээ бичиж эхлэх юм бол тэр нь тэгэл Монгол болчихно тий. Тэгэл би бол өөрөө нэг хөдөө амьдэрдэг. Хөдөө амьдраад марунаад ханиаруулаа явдаг хүн биш тий. Тэгэхээр тэрний тухай одоо хөдөө амьдралын тухай би бичих юм бол хотлоо олчихно тий. Тэгэхээр тэгвэл зүгээр л яг өөрийнхөө нэг үнэн экспириенсийг л бичиж бол тэгэл тэр чинь өөрөө юу болчихно доо. Тэр нөгөө сүүлд Алтан гэр фестивал дээр Алтан гэр мөн билүү? Алтан хайс лөө. Алтан өргөө. Тэрэн дээр нөгөө Өвөр Монгол найруулагчийн нэг зохиол байсан юм. Ямар Тукила Mongolian Horse гэдэг. Тэр бас амар specific Өвөр Монгол story байсан аахгүй тий. Ингээд өөрийгөө Монгол гэж identify хийдэг малчин залуу. Тий ингээд хятад улс баг багаар ингээд Өвөр Монголд амьдарч байгаа учраас баг багаар ингээд газар нь аваал малуудыг ингээд аваал. Тий ингэсээр байгаа зүгээр юм сүүлийнхаа ганц морьтой гүрээгээд үлдсэн циркэд ажилдаг. Циркэд Монгол хүний дүр бүтээж ингээд Монгол баатрын дүр бүтээж амьдардаг. Тийм залуугийн дүр тэр нь яг жинхнээсээ тийм хүн байдаг. Тэр нь өөрөө тоглолцсон сайнаа гэд. Тэгэл бодож хахад анаас амар гоё зохиол энэ гэж бодчихсан. Амар гоё сан тэр. Оо би тэр хоёул бит үзсэн шүү дээ. Тэр ихтэй гоё зохиолтойсэн шүү. Тэр хүн бас тэгэл өөрийнхөө ойрхон сториг л найз нь байсан гэсэн тий. Ер нь өөртөө ойрхон стори л юм хийх юм шүү. Тийм шүү дээ. Тэгэл тэр хинч үзээд хаанах ч юм үзээд тэрийг нь ойлгоол те. Тэгэл тэр хүний зовлонг ойлгоол. Тэгэл тэр дүрийг нь хараад ингээд ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд л гол нь ингээд дүр нь сайн байх хэрэгтэй. Стори нь ойлгомжтой байх хэрэгтэй те. Тэгээд үнэн байх хэрэгтэй. Тэр л ахтал болно доо. Би л тэрийг л харсан. Одоо чи ер нь одоо аим шиг кино зохиол бичихгүй юу? Ер нь яг ямар чиглэлээр жанраар бичин гэж бодчих. Тий би бол өөрөө аим шиг кино их үздэг болохоор бас ингээд бичиж чадахгүй юм шиг санагдаад. Одоо хипхоп сонсдгоо мөртлөө рэп хийх гэдэг аим шиг санагдаад. Тий одоо бигийн үнд рэп хийгээд эхлэх юм бол сонир шүү дээ. Тэр шиг л гэтэл хоррор зохиолууд бол айгуу гоё. Би угаасаа сая уншсан болохоорс ингэ жоохон мэддэг болсон. Тэгээд гэхдээ ингэ жанраараа бол өөр ингэсэн онцлогтой. Тэгээд би өөрөө кино хийх болохоор уудлаа жоохон тийм sci-fi playful тийм comedic юм бол оруулах хүсэл байгаа юм. Sci-fi бол байвал бас гоё тий. Одоо ингээл сансраас юм ирэх юм бол ягаад заавал Америкт буугаад гэдэг. Монголд ирж болно шүү дээ. Тэгвэл бас гоё юм шүү. Монголд ерөөсөй байхгүй жанр sci-fi. Тэгээ заавал ингээл Нью-Йорк мөрт буугаад тий. Ямар одоо Нью-Йорк эсвэл Лос Анжелес гэдэг тий. Тэг яг ингээ хаяа энэтхэг минэтхэг тайчнаа. Лондон хаяа тий. Тий хамгийн тийм секси газрууд буугаад байдаг тий. Шанхай, тэгэл Токио, Парис тий. Тийм тэгтээ бас тийм Монгол нэг тийм sci-fi энэ төр оруулаас гоё болох байх. Тэгэл нуар ч юм уу, тийм гэмт хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү яг тийм тодорхой жанрт бол юу бол кино зохиол бичих сонирхолтойгаа тийм кино хийх сонирхолтойгаа одоогоо гэдэг бичээгүй л гэх. Хүү юм хэдүүлээ энийхээ санаа болгоё. Монголд яг нэг sci-fi юм хийя. Ээлин явж байгаад нэг нь ингээ төөрөөд бүгд Нью-Йорк руу явж ирсэн чинь. Нэг онгоцсон ингээд Монголд ирсэн заяа. Монгол боочдөг. Тэгээ тэр нь жоохон comedy sci-fi кино. Тэг ингээ хөдөө ирсэн. Нэг малчин айлын. Тэгээд нөгөө малчинтайгаа найзлаад. Энэ бол Нью-Йорк байна. Ханы биш үү? Нэг Пол гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тий. Тэр нэрхөө. Яа. Яа.
Анти яг л that is so funny. Яг гоё хайл нэг тийм mystery юм шиг нэг тийм Cloverfield тэгэл нэг юу өнтөрөөд шүү дээ нэг Spielberg-ийн хийгээд байдаг хүүхдүүд энтэй тоглолцсон байдаг юу лээ. Anyway нэг тийм JJ Abrams Spielberg гэхүү сүүлдээс Amazon дээр нэг ямар of night үлээ. Last of Night ч гэдэг, End of Night ч гэдэг. Нэг тим кино байсан материал айгуу сонирхолтой. Зөвхөн санагцсан нэг жижигхэн нэг юм юунд болдог. Сом гэх юм Америкт. Тэгээ жижигхэн юм сомын төвд 50-аад онд болдог. Тэгэл ингээ радиогоор юм сонсоод байсан чи радиод дээр нэг сонин долгион молгоо орж ирэл. Тэгэл нэг юм 10 жилийн хүүхдүүд college radio ажилладаг. Тэгэл college radio-гоор ингээ нэвтрүүлэг хийх гээл одоо барыг л энэ шиг те. Гэтэ радио дээр тэгэл яасан чи нэг сонин долгион молгоо орж ирэл. Тэгэл хүмүүс юм сонин үйлдэлүүд болоод байгаа нь болоод нэг гэдэг мэддэгдээд л. Тэгэл жаахан mystery тэгсэн мөртлөө юм sci-fi юм хайр харийнхын ирж байгаа юм шиг. Тиймэрхүү гоё кино тэгэл бүх юм ингээд нэг орой болдог. Тиймэрхүү кино байсан байхгүй. Тэгэл бас байж болох юм даа гэж бодсон. Манай тал нутгийн зомби аюу гоё штэ. Тал нутгийн зомби яа. Гоё штэ. Заграмаас та гоё штэ. Заграмаа нутгийн зомби ер нь манай sci-fi кино. Одоо манайхан нэг тиймэрхүү кино хийвэл гоё болох байхаа ч тийм. Гэтэ заавал ч нөгөө alien ship map амар харагдах албагүй штэ тий амар low budget alien-тэй кино хийж болно штэ. Alien заавалчгүй одоо тэг байхгүй гэсэн зүгээр л ийм гар байж үзсэн шүү дээ. Тэгээд тийм бас л сонирхолтой. Юу амар гоёсэн. Чи Apple TV дээр студиог үзсэн үү? Set Rogen. Студиог үзег байгаа. Тэр гоё. Амар гоё. Миний яг дуртай жанр ер нь тэр юм шиг. Юу амар хурдан пейст. Тэгээ тэр ингээ бичихтэй нөгөө нэг шотоор бичсэн. Бас ингээ катгүй. Анги болгоно уу? Бүх анги. Тэгээ яг өнөхөн 20 идэх минут л юм бэлээ. За. Тэгээ кат хийсэн ч эсвэл хийгдэж байгааг нь мэддэхгүй ингээд ийм үргэлжилсэн юм зураг авалттай. Тэгээ амар хурдан тэг комеди ойлгомжтой Seth Rogen юм чинь. Тэгээд өөрөө бичсэн юм бэлээ. Тэгээд өөрөө бичээд өөрөө бас найруулсан юм байлээ. Ер нь. Тэгээд интерьер архитектур нь амар гоё. Тэгээд Холливуудын нэг юм том студитэй. Тэр ихтэй айгу бас ортой шүү. Ер нь бол айгу үнийн харуулсан шүү. Харин амар сонин юмнууд айгу харуулсан. Тэгээ эхний ангийн л ирчээ. Тэрэн дээр ингээд нэг Seth Rogen анх удаа студиогийн дарга болж байгаа байхгүй юу? Хамгийн ихний. Тэгээд нөгөө дарга нь одоо бүр том дарга ч гэх юм уу? Би ийм Cool Aid гэдэг ундааны кино хиймээр байна гэд блокбастер те. Тэг нь бол ингээд цаашдаа cinematic universe болно гэд. Cool Aid гэдэг нэг юм тэнийг найруулдаг ундаа байгаа байхгүй юу? Тэг нөгөө хэлээд гараад идэгсэн тий. Тэгээд нэг юм сонин савтай нэг дүр өгдөг шүү дээ. Тэрний кино хиймээр байна гэд дарга нь хэлсэн. Өөрөө Seth Rogen болохоор тийм амар кинонд хайртай, гоё кино хиймээр байдаг. Тэг ингээд ийм дилеммад орчиж байгаа байхгүй нөгөө заавалчгүй блокбастер тэнэг кино хийх ёстой болчиход байдаг. Тэгэхгүй л ажил өгөхгүй, дарга болгохгүй, тэг өөрийнхөө хиймээр байгаа киног хиймээр байдаг. Тэгээ ингээд явж байгаад хинтээ уулзаад амар том найруулагчийнхаа нэрийг марцчихлаа би. Том найруулагчийн нэрийг хэлдэ. Spielberg, Tarantino. Дахиад Nolan. Дахиад хөгшин. Казино хийсэн. Scorsese. Энэ квиз шиг юм байна. Scorsese дөрөвд Scorsese гэсэн надад нэг зохиол байна. Би ингээд James Town-ы кино хиймээр байна гэд. Тэгэхээр James Town дээр түүхэн дээрээ Cool Aid шиг drink уугаад mass murder болж исэн юм байна шүү дээ, тий. Нөгөө амиа хорлож исэн. Тэнгүү Seth Rogen тэр хоёрыг холбоо заяа. Cool Aid надад чинь нэрийг нь Cool Aid гэ өгчээ гэд. Тэгээ Scorsese зөвшөөрөмшөөрөөд ингээд бөө юм болдог. Тэгээ ингээд гэтээ яг хажигддаг л тоо Scorsese-гийн кино хийх гүүгээр зүгээр Cool Aid-ийн киног хийдэг л те. Тэгэж ингээд ялагдчихж байгаа харагддаг. Тэгээ студионууд нь өөрсдөө ингээд амар хэцүү байгаа гэдгийг ер нь харуулад байгаа юм билээ. Гоё кино хийх боломжийг өрөөсөө олохгүй дандаа л нөгөө блокбастер те супер хироос тим кино ингээд айгуу шахдаг болцсон гээд тиймэрхүү юмнууд гарч ирсэн. Амар гоё чамтаалдах байхаа. Айгуу хурдан тэгвэл тэрийг үзээ. Харин тэрийн талаар нэлээд уншсан. Тэгээд тэрийг үзгээр чи ингээд кино яаж ингээд бүтэж байгаа. Тэр хөшгөний ардх юуг нь бол харуулж байгаа шүү дээ. Тийм, тэр студио exec гэл creative exec юм гэл тэгээ зохиолууд ирээл фейлдэл нөгөө найруулагч хайх ажил гэл ингээд бөө юм болоо. Тэр бүх юмныхын нөхцөл нь бүрдэх хэрэгтэй. Олон хүмүүсийн санааг шингээж оруулаад хүн болгоныг ингээд нэг тийм оролцоотой юм шиг хаппи болох хэрэгтэй тий. Тэгэл
баг яаж бүтдгийг юмэр. Тийм студио төвшөнд амар гоё харуулсан байлээ. Яа. Маркетинг багч нь бүр амар ядратай байлээ шүү дээ бас. Яа харин тийм. Маркетинг нь баг өөрөө киног нь заагаад өгч байгаа. Харин тийм. Наа чи явахгүй наад кино чинь ингээл тэгээд амар гоё. Яа. Seth Rogen ч бас айгу өөрөө бас охин бичсэн байгаа. Seth Rogen ч нэг super bad гэдэг шүү дээ. Super bad чинь Seth Rogen ч өөрөө бас найзтайгаа хамт бичсэн шүү дээ. Super bad бол баг хамгийн гоё комеди яхаа тий. McLovin. Яг team comedy бас байлээдгүй тий. Яа хантаа зэн өссөн тий. Яа яаж тийм бод. Харин тийм амар Seth Rogen ер нь би амар тэр хүнтэй л уулзмаар байгаа. Seth Rogen гоё тий. Яг яалтчгүй л. Амар гоё хүн юм шиг санагддаг шүү дээ. За кино ихэр болцсон горлаа. За тэгвэл зөвлөх кино. Alien-тэй кино. Хөдөө ирж байгаа. Чи spaceship-ийн нэг юм байна. Тийм зэндэр логоны юм байна тоглох юм. Alien-ийнхэн дүр тоглолоо. Яг чинээсээ хөдөөний өгөөс. Alien-ийн болгоод тахтай. Сайхан. Болж. Nice. Чиний хамгийн хайртай одоо яг топ Letterboxd хэрэглэдэг үү? Letterboxd хэрэглэдэг юм аа. Гэтэ бүр амар хэрэглэдэг хүмүүс байдсан билээ шүү дээ. Бүр бүх кинон дээр ингээл review бичээл. Тэгээд Letterboxd ч бас өөрөө айгүй юу юм бэ? Тийм social media шиг ажилладаг байлээ. Найзтай байж болдог гоё. Тийм. Тэгэл бүр дарахаг хэрэглэгч нар байдیں۔ Тэг манай хэд найзууд бас байдیں۔ Гэтэ эдгээр бичсэн ингээл review энэ уншихаар айгүй гоё. Гэтэ Letterboxd хамгийн гоё юм нь киноны review руу ороод уншихаар яг л юм YouTube-ийн коммент шиг амар funny. Тэгэж үзээ. Тэр яг гоё юм билээ. Тэгэхээр Letterboxd тиймэрхүү төвшөнд хэрэглэдэг. Review энэ төр унших гэж. Алтай аккаунт юм байна те. Чи топ 4 кинон дээр ямар кино тайсан бэ? Тэрийг харъя. Би санахгүй байна. Тэрэн дээр ямар ч гэсэн юу байгаа хаа. Ratatouille энэ төр байгаа. Ratatouille гоё шүү дээ. Яа, Ratatouille байгаа. Phantom Thread байгаа. Paul Thomas Anderson-ы Phantom Thread нээс хамгийн туртай киноны нэг. Тэгэл өөр чинь юу хийсэн блээ дээ. Бараг супер байдаг л юм шиг бас болно. Тэгэл өөр юу ажиллах юм дээ. Жанрын хувьд бас янз бүр биш үү те? Тийм жанрын хувьд янз бүр. Би ер нь бол нэлээ олон төрлийн юм үзэх туртай. Та хоёрын хувьд л юу юм? Миний Letterboxd-ийн хоёлоо Letterboxd-ээр найзууд бол л та. Би бас хаяа ревю бичдэг байхгүй юу? Тэг би ингээ бас funny байх гэж амар хичээдэг. Чи уусаа. Чи funny шүү дээ. Nosferatu дээр би ийм ревю бичсэн байна. Одоо 24 оны Nosferatu. Kinda hot гэж. Миний ревюгээ дандаа нэг үгээр байдаг. Baby Girl дээр weirdly relatable. Яа. Two word reviews юм шиг. Two word reviews. Юу handle чинь юу? Nominous. За. Instagram-аараа. Тэгээ substance дээр би I still wanna be beautiful гэдэг. Надад юуроос нөлөөсөнгүй кино. Нэг иймэрхүү ревю бичдэг юм да. Ихтэй ойр тас. Гэхдээ мессеж хүрээгүй юу? Тэгээ миний топ 4 дээр Lost in Translation, Before Sunrise. Lost in Translation гоё шүү. I'm thinking of ending things, Inglourious Basterds гэдэг. Тийм байна. Энэ мөн биз дээ. Yes. Гоё кино байна. Аккаунтны чинь 4 дээр байх хэрэгтэй ч оруулаагүй юм уу? За. The Samurai гэж Ratatouille, Phantom Thread, Mistaken for Strangers гэнэ. Энийг бас оруулсан байна. Энэ баримт кино байхгүй зүгээр л миний дуртай хамтлагийн тухай. Яа. The Samurai гэсэн бас гоё шүү. Ratatouille, Phantom Thread хоёроос нөгөө хоёр нь бол мэдэхгүй юм байна. Яа. Энэ бол ийм тэм дээр 67 оны Франц кино. Самурайгийн тухай юм уу? Үгүй. Ийм assassin алуурчны тухай энэ бодос Францыг байх те самурай. Үгүй яг л самурай шиг юм огт юм дуурдгөө зүгээр л ингээл даалгавраа гүцтгэл ингээ явж идэг хүний тухай. Тэгэл би Prima Donna энэ төр хийхэд бас энэс айгу урам авч санаа авч хийжсэн. За. Яа. Бэжээ чиний юу чинь хараад Lost in Translation гоё шүү. Сүүл үзэхэд бол тэгэл ингээл үзээлээд юм те. Тэгэл төгсгөл нь бүр төгсгөлтэй. Lost in Translation-ы Sofia Coppola тэгээд Her-ийн зохиолч чинь хэмлээ. Spike Jonze хоёр чинь эхнэрийн хүрээсэн юм лээ шүү дээ. Тэгээд Sofia Coppola салчаад салхахынхаа өмнө салчаад Lost in Translation хийгээд Spike Jonze дараа нь Her-ийг бас хийсэн юм лээ шүү дээ. Тэгээд хоёулаа Scarlett Johansson байд юм лээ шүү дээ. Вау, тийм биш нэрээ. Тийм биш нэрээ. Би бүр бас тэрийг мэдчихээд
Scarlett Johansson тэр хоёрын Avatar юм шиг. Тэгээд relationship-ийн Avatar. Тийм Lost Translation чинь ингээд нүуний яг хин Spike Jonze амар хайжилтай ерөөс ингээд бараг байдгүй олддгүй байсан. Тэрэн дээрээ дөрүүлж одоо тэр зохиолоо бичсэн гэдэг хийчихсэн. Тэгээд Spike Jonze дараа нь ухаарад яг Her зохиолоо кино. Тэгвэл Her бичгтээ яг Lost Translation бол өөрийнх нь тухай гэж мэдчихсэн юм ба шүү дээ. Мэдчихсэн юм шүү дээ. Ямар гоё. Амар гоё гайз. Very romantic. Хүмүүс ингэж бибинийхээ тухай дуу муу бичдэг бол энэ хоёр амар Кино. Гоё хүмүүс гэдэг нас ёо. амар лаглаг киногоор зүгээр relationship яагаад байгаа юм шиг тий. Яа, миний дуртай жанрыг би олчлоо. Чи Letterboxd юм уу? Би Letterboxd устгах чинь. Ашиглах байна. Би тэгтээ Jude Apatow-ын кинонд амар дуртай. 40-year-old virgin. Тэгээд Little Miss Sunshine тэрс гоё кино. нэг тиймэрхүү кино юм шиг байна. Little Miss Sunshine нэг чинь тэр зохиолын бичсэн үн багаатайхан зохиол байсан ба. Тийм. Хоёулаа тэр бичсэн гэсэн. What? Зүгээр л нэг юм онгод орно гэдэг шиг тий. Яг л тэгсэн баг. Яа Little Miss Sunshine. Тийм Paul Rudd-ийн тоглосон бүх кино. Гэж. Тэгээ Seth Rogen-ийн тоглосон бүх кино л юм байна л да. Юу хараадсэн чинь. Тийм гэр бүлийн динамик харуулсан кинонууд гэдэг ялч амар гоё гэдэг тий. Олон гэр бүлийн гишүүнтэй байх тусмаа амар гоё дээ шүү. Сүүлд бас нэг Netflix дээр гоё кино үзсэн юм аа. Ийм 3 ихчдүүсийн тухай тийм үлээ. His Three Daughters гэдэг. Three Daughters тийм. Тэр гоё кино. Тэр үзсэн үү? Амар гоёсэн. Netflix дээр ам уу? Амар уйлаад би бүр яа. Oh my god, номи кино үзчихсэн юм уу? Харин тийм. Тэр яаж юм амар гоё ойрхон тусаад байсан. Харин тийм гоё яагаад. Тэр аюу гоё. Ингээл аав нь өгч байгаа. За би өөр үзье. Premise нөгөөсөө ингээд аав нь өгч байгаа. Тэгэл юм 3 ихчдүү 3. Premise сонс. Чигт үзээрэй. Би яг юу ч сонсохгүй үзье. Юм хэ гоё кино байсан. Яг л нэг юм мэдгүй нэг жоохон тийм Үйлсэн үү тий. Тий. Тэ нэг амар үйл явдал садах юм байх. Тий амар тийм уянгийн тийм sentimental кино бол биш. Тэ зүгээр л гоё кино л. Тий. Тийм character дээр айгүй их үнэлсэн кинонууд бас ер нь гоё юм байна. Тийм болохоор Тарантиногийн кинонууд надад амар таалагдт юм шиг байна. Жишээл Inglourious Basterds-ыг бол топ 4-т байсан мэн тий. Love that movie. Би л Тарантиногийн киног огт үзэхгүй байжгаад яг үзээгүй байжгаад. За. Тэгээ би яг нэг их сурвалд ороод бакалаврыг хийж явах үеэрээ ингээд кино үзэж эхэлсэн байхгүй юу. Тэгээд миний анхны үзсэн кино бол Тарантиногийн үзсэн кино бол Inglourious Basterds. Чамд ямар санагдсан? Тэгэл тухайн үедээ бол би баг Тарантино гэж баг мэдээгүй зөө. Яагаад ч тэр киног үзэхээр шийдсэн мэдгүй. Би бүр татаж авч жагаад тийм хуулиасаар татаж авч жагаад тэрийг заавал хийх хэрэгтэй. Тэгээ ингээд компьютер дээр үзээд тэгэл нэг үзээд ихсэн чи бүр салж чадахгүй. Тэгэл бүр төгсгөл нь бүр амар төгстэй. Бүр төгсгөлтэй тий. Тэгэл вау энэ бол шал ондоо кино байна гэл. Тэгэл ер нь бол Inglourious Basterds бол миний бас Тарантиногийн топ кино. Тийм, Тарантиногийн яг Kill Bill мэл гэдэг. Гэтэ би бараг тэдрээс илүү Inglourious Basterds бол бараг өөгүй байхгүй тий. Бүх юм бүр Inglourious Basterds бол хурдан ямар ч хэрэггүй син байхгүй. Тийм iconic юмнууд айгүй ихтэй. Дөрүүд нь амар гоё. Iconic юмнууд амар ихтэй юм тий. Тийм энэ бол амар iconic штэ тий. Тэгэл вау гэж амар гоё. Тийм энэ ч iconic байхгүй тий. Тийм тэгээ түүхэн юм шиг хэрнээ бас биш штэ тий. Тийм түүхэн болоогүй revision хийсэн тий. Яа гэтээ тийм басан бол амар cool. Тэрийг үзчихээд тэр бол гэтээ зүгээр л амар сэтгсэн байгаа штэ тий. Хүн болгон бас нэг жоохон shortcut байгаа шүү дээ тий. Яг л хүн болгон Гитлер гэж хин гэдгийг мэднэ. Тэр кинон дээр ингээд нэг муу талынхаа дүрийг бол танилцуулаад авах хэрэггүй. Тийм. It's Hitler, everybody knows it's Hitler тий. Mission амар ойлгомжтой. Тийм, Mission амар ойлгомжтой. Тэгэл яг iconic юмнуудаа бас амар зөв амарлаа гаргаж ирсэн байгаа байхгүй. Тарантиногийн тэр нь ер нь амар зөв юм шиг байгаа маа. Ингээд тийм pop culture-ыг амар сайн ойлгодог юм уу та тий. Тэнгүүд эндээ ингээ iconic юмыг оруулах хэвээр гэдэг мэдрэмж нь амар сайн юм шиг санагцаа. Одоо Kill Bill эднэр тэгээ заавал тийм хувцас өмсүүлэх нь өөрөө амар чухал байсан юм шиг. Тэгээ өөрөө ягаад гэвэл тэр iconic юмнуудыг үзээд тэгээ сургууль муу сураагүй гэдэг. Гүү сураагүй тий. Тийм амар cool дээ. Тий. Wow. Yeah. Inglourious Basterds. Сайн кино шүү. Би хаяа би ч навак байсан юм л шүү тий. Inglourious Basterds дээр. Аль нэлээ
Бижи Новак офис. Хамгийн сүүлд яа тийш хамгийн дээ. сүүлд цог үлдээд яадаг. Brad Pitt-тэй цог үлдээд энэ бол миний хамгийн төгс бүтээл боллоо гэдэг. Тиймүрэ би яг сүүлд нь дахиж үснэ. Энэ Бижи Новакгүй шүү дээ гэж харсан шүү дээ. Тэгээд дахиад үтсэн амар гоё эсвс. Үзэх болгонд л ер нь ерөөсөө disappoint хийдэг. Дандаа л гоё байдаг. Амар фан байдаг. Яа. Тэгээ сүүлд нөгөө Once Upon a Time in Hollywood гэдэг кино байсан шүү дээ. Тэн дээр чи нөгөө хиний нөгөө алуурч нөхч юм билээ. Пост Мансон. Тийм. Мансон тийм. Яагаад гэж хэлсэн бол яа. Мансон тийм Чарли Мансон л үү? Тийм, Мансны нөгөө юун дээр навчтай, фарм дээр навчтай шүү дээ. Тэр нэг чи баахан юм залуучууд байдаг. Тэр залуучуудын дөрүүдийн бүтээсэн жүжигчт нь одоо бүгд амар таагласан. Тэр харсан уу? Тэр нэг чи Austin Butler гэж ярьдаг. Тийм, тэгээд нөгөө Margaret Euphoria-гийн охин. Тийм, Euphoria-гийн тэгэл Sydney Sweeney энэ тэгэл бид нар үржих юм байла. Сайн нөгөө Anora тоглосон Mikey Madison тэр бүгдээрээ ингээд тэр орцсон байдаг байхгүй. Charles Manson-ы калтынхан. Charles Manson-ы калтынхан суперстар ахлаасаа өмнө бүгд тэнд нэг дор байж идэг. Тэр бас яг адилхан концепттэй түүхэн үйл явдлыг жоохон өөр болгоцсон. Тий. Харин надад бол Inglourious Basterds-ыг гүйцэхгүй. Гүйцэхгүй харин надад бол хитрхи урт санагдаад байсан. Яагаад ч юм үзэж явах та. Би уйдах гад байсан дундаа. Тэрний sequel хийж байгаа гэсэн шүү дээ. Хизээ Тарантино sequel хийдэг. Келбэл хийд. Хин Fincher хийж байгаа гэсэн. David Fincher нөгөө Brad Pitt-ийн дүрээр. Sequel хийж байгаа гэсэн. Сайн уу? Ямар сони найруулагчид дүрээ суулцуулдаг гэсэн юм. Тийм нэрээ. Дүрээ хуваалцах гэж байгаа юм байна тий. Тань тийм л юм байна. Шин зохион бэл дүр үзтээ тий. Тийм шүү. Cool. Яа. Гоё шүү кино. Гэтэ ард мэдж амжихгүй нөө. За яар тэгвэл Netflix-ийн тэр Three Doctors-ыг үзье. Тэгээд студиог үзье. Окей. Тэгээ одоо кино гэхээсээ илүү амар их юу сериал үздэг болчихлоо тий. Уул нь сүүлд гоёс кино үзмээр лсэн. Нэг Mickey 17 гэдэг. Тийм. Тэгээд би нэр үзсэн. Бонжин Хойшин кино харинаас үзмээр лсэн үзсэмжээгүй. Хүмүүсийн хам сайтай байгаагүй. Тийм. Тэгээ за гэдэг марцсан биш бүр. Бас Роберт Паттинсон туулсан бэл. Тийм. Тэр чинь нэг Parasite-ийн дараа хийсэн кино гэдэг утгаараа хүмүүсэйгөө хайптай байсан. Тийм. Тэгэд яг Холливуудын кино. Тийм. Тэгээ саяас нэг Sinners гэдэг хин Ryan Coogler-ийн нэг вампир тажилуу тим кино байсан. Тэрээс аягүй гоё байсан гэдсэн. Тэр их ч гэсэн үзсэн юм шиг. Театрт тэр кино үзег бодож байна уу? Харин бид Америкт үжиж Америк кино дотроо. Америкт зөндөө үзсэн. Айгүй алей бол айгүй гоё. Яг л алейд бол бүх кино заавал театрт нээлттэй. Тэгэл тэр хүмүүс нь тэндээ байж байгаа юм чинь шууд нээлт дээр өөрөө баг хурж ирж мэрээд red carpet market хийж мэгэлтэй. Тийм. Тэгээ яг манай гэрийн ойрхон нэг 10 минут зайтай Vista театр гэдэг байсан байхгүй. Тэр нь бас л хинэ Тарантиногийн театр юм билэ. Тэгэл тэнд бас хальсаар кино гаргадаг. Тэгэл Anora энэ чинь тэнд нээлттэй хийсэн. Нээлт ширтэй юм жижигхэн мини скрининг хийгээл тэгэл нэг Sean Baker тэгэл Mikey Madison энэ чинь өөртөө ирээд яа Hollywood-ийн нэг гоё юм нас тэр юм билэ. Айгу олон театруудтай, айгу олон том жижиг олон театруудтай. Тэгэл бүх кинонууд нь гарч левелгээл тэнд л шинэ кинонууд бүгд шинэ хуучин кино ч зөндөө гардаг. Харин хуучин кино театрт яан гаргадгүй юм. Би бас ингээ хуучин кинод мөр санагддаг шүү дээ. Тийм үү юм уу чинь сая гаргаад байлуу Интерстеллар 10 жилийн дараа дахиж гаргаж маргаалсан. Тийм 10 жилийн аваараа гараад ах шиг шүү дээ. Тэгж мэгэл хуучин кино үзэг гэвэл яг нэг тийм movie night дээр зохион байгуулж байгаа газар үздэг тий. Тэрээс шиг кино театрт ингэж үзэхгүй юм л та. Харин тийм. Тэнд бол кино театрт бол үзээд нөгөө найруулагч жүжигчд нь ирээд хилцүүлэн хийгээд тэгэл юм байла гоё. Гоё маа. Кино. Кирээ. Тийм гоё зохиол бичээрээ ингээд амар гоё сураад ингээд ингэрсэн болохоор аюу гоё юм. Одоо хийхгүй бол яа. No pressure зүгээр ингээд ирсэн амар гоё. Тэгээд ер нь бол гоё зохиол гарах баха. Тэгээд нухаж байгаа л 50-тад гаргасан ч болно шүү дээ. 20 жил нухсан зохиолоо гаргаж ирлээ. Болливуд чиг тим кино хийж мэдсэн байл яг хаа ингээд 10 хэдэн жил ингээд нөгөө хүүхдийн өсөж байгаагаар ингээд нэг хийжсэн чинь хийж байгаа хайсан киногоо. Хайсан 10 жилийн дараа тэр зүгээр зохиол төр оролцсон байдаг. Bong Joon-ho гэснээс Parasite бол гэдэг бас амар кинотэй. Солонгосчууд ер нь гэдэг мундаг киноны юм дээрээ. Танд
тэр Parasite-ийн зохиолын тэрийг бас хичээлээр үзчихлээс. Юу гэж үзэх үү? Энэ сайн гэж үзэх үү? Тий, энэ гоё тий гэл. Analyze хийж мих багтээ бас ингэж. Тийм бас ингэж юугаар 7 хоног болон кино үзээ зохиолын задалдаг нэг тим анги байсан. Оо ямар гоё юм бэ? Parasite зохиол байсан. Тэгэл яг Parasite чинь бол яг кино зохиолын хувьд бол бүтцийн structure-ийн хувьд бол бас айгу төгс. Юу та? Бүтцтэй. Яа, тэр талаас нь яриад эхлэх юм бол дуусахгүй тий. Оо за зөндөө угаасаа удаан ярьсан биз дээ. За тэгвэл ингээд гоё юм. Хэлэх асуух юм даа. Би дүлгөөнд маш их том амжилтыг хүсье. Тийм. Кинонд тоглуулаарай. Гүг. Тийм гоё кино хийгээрэй, гоё зохиолоо гоё бичээрэй. Тэгээд дуунуудаа ч гэсэн гоё. Одоо тоглолтууд дээр бүгдэн дээр нь амжилт хүсье. Цаашдын бүх юмд амжилт хүсье. Яа, баярлаа. Бас та хоёртой ч гэсэн танилцаад яриад яг угаасаа хальт мэддэг байсан л да тий. Гэтэ бас та хоёроос гоё та хоёрын өөрөөсөө подкастт оруулахгүй мó гээл. Би газар ч болгоод аа. Би газар ч болгоод өдөр болгоос ярьдаг л болохоор бас. Тийм. Гэтэ яа оролцоод ярьсандаас гоё байна. Сайхан хамгаалал ярьлаа. Хэдүүлээ яг нэг жоохон ойролцоо нэг юм кино минь үздэг дуу маны хувьд нэг юм нэг тийм болохоор сая позитив дуурж байгаа хэцүү л байсан. Харин тийм ээ. Уучлаарай. Тий хинтээ юу ярих нь бас айгу чухал юм байна. Та нэг кино ч ингээд яаж гоё яриад болоо л энэ гоёсэн те ингэсэнтэй гээд болоод идэх болохоор гоё юм аа. Бид хоёр ч гэсэн хоёулахны подкаст гэх кино л ярьд юм дөө. Тийм кино их ярина те. Хайртай болохоор. Тэгээ бид хоёрыг камео болгож оруулаарай. Кино минь ингээд мэдээ гардаг мардаг хэсгүүд би гардаг штэ тий. Тэрэн дээр жинхэнэ нэвтрүүлгийн CNN миний ингээд нэвтрүүлэгчд орж марцсан байдаг штэ. Киноны үйл явдал ярьж байгаа. Тэрэн шиг бид хоёрт ингээд яваагаад хөө юм басан гэж хэлээ штэ гэдэг. Тийм хэсэг оруулъя. Тий юм дээр подкастн дээр яг тэгж ярьсан юм шиг тийм. Дөрөөд нь тэгэл чи бидний нууцаар ингэ ярьсан байж та. Тэгээд хоёр тэрэн дээр ярьжсэн гэдэг. Яа. Өөрөөс нэг яаж яаж авчих гээд байгаа. Ороод штэ. Гэтэ ямар хүмүүс ингэж намайг кинонд хийгээр оруулаарай гэд хамгийн их годог гэж амар тийм булчинтай гарууд. Амар булчинтай амар Джеймстэй хүмүүс л намайг кинонд оруулаарай гэдэг. Харин айгүй тэгж асан. Тэгэл би бас боддیں۔ За тэгвэл бүгднгийн цуглуулж хагаад нэг бүгднгийн нэвтрүүлж хагаад нэг клип хийж нэг хүмүүс. Яа. За тэгээд манай энэ дугаарын ивент тэтгэгч Wellbeing GatPro маань ажиллаа. Тэгээд ашигтай бактери өглөө болгон уугаарай. Yes. Тэгээд энэ өглөө хүүхдэд бас аюу хэрэгтэй нэг хүүхд ууж болох юм уу? Болно шүү дээ. Энэ гэхдээ том хүнийх нь наач том хүнийх байх. Хүүхдийн гэж тустай байгаа. Тэгтээ хамаагүй. Тэгж талын хөвч нөгөө нэг тийм талын хөвч болно шүү дээ. Нөгөө нэг гүйлгэж мүлгэх ч юм уу, бүрлж ч юм уу янз бүрийн тийм өвцөн үед бол яг хүүхдэд бол аюу хэрэгтэй. Тэр нь ашигтай бактери маш хэрэгтэй дээ шүү. Тэгэхээр тэр үед нь гоё ягаараа тэг өглөө болгон бас өөрснөө бас ууж хэрэглээрээ. Тийм ашигтай бактерийг яг яаж мэдэрсэн гэж яг өнөлөөг нь яаж мэдэрсэн гэвэл сая антибиотик уугаад тэг антибиотик уугаар ч бас зарим хүмүүс амар гүйлдэж штэ. Би сая гүйлд хаад энэ дээр одоо юм яриад байгаа. Зүгээр. Тэг ингээд амар гүйлгээд тахгүй яагаад гэвэл бүх ингээд бактери нь устгаж байгаа штэ. Тэгэл ийм ашигтай бактери уугаад гэсэн чинь тэрнээс хамаагүй дээр болчих. Тийм харин яг ингээд бас тэрэн дээр л харагдчихсан. Яг диареядхаар хамаг ашигтай бактери гаргаа ичдэг. Тэгээд дахиад гидснийхээ эрүүл орчин бүрдүүлэхийн тулд нэмэлтээр хэрэглэчихэд бол энэ юуны зураг шүү. Бүгсээ тий. Тийм бүгсэн юм шиг байна те. Би түрүүнээс хойш энэ яг л бүгс шиг. Эсвэл тэгэл эсвэл юу ч хийж болжлаа л да. 24 биллион энэ баас тий. Бум. Тэгэж удаад байгаа ш. Team branding байна. Жохон бор өсөг үсгтэй. Тэгээ энэ бас пробиоткаас гадна яг B1, B2, B6 витаминуудтай. Тэгээ цайр майртай байдаг бах шүү. Тийм pineapple амттайсан хаа. Тийм. Хүүхдийн цайр майртай байдаг лөө ямар ч гэсэн тийм байдаг. Тэгээд Shangri-La-гийн 2 давхар болон Wellbe shop-ийн минээс хөрвүүлээд авах боломжтой. Тэгээ бид нарыг дэмжиж байгаа Wellbe-гийнхандаа баярлаа. За. Тэгээд дугаархан төсгөлт нэг үг хэлдэг байгаа гэж энийгээ дандаа. Дөрөөгд хэлээрэй. За 1 2 3 bye. За амжилт хүсье. Yeah.